За сайн байцгаана уу? Та бүхэнд сайхан өдрийн мэндийг хүргэе. Хөгжлийн бишрэлтэй хүүхдтэй эцэгхийн холбооны ээлжид дахин сургалт хийхэд бэлэн боллоо. За өнөөдрийн дахин сургалтын маань нэр болохоор аутизм ба эцэгхийн оролцоо гэсэн сэдвтэй байгаа. За тэгээд эцэгчүүд одоо олон нийтэд аутизмыг таниулахад таны миний оролцоо бол маш чухал байдаг. За энэ утгаараа өнөөдрийн сургалтыг ийхүү хийж байна. За манай өнөөдрийн сургалтын хот хөдөөгөө сайнгаа сумаас гээд Монгол Орны өнцөг болон бүрээс оролцогч нар маань бас орж ирсэн байгаа. Тэгэхээр хавтанд энэ өдрийн бас хүргэе. За мөн бидний бас бидний одоо өнөөдрийн сургалтыг тохооны бидний эдгээр шашчууд бас солонгой маань давхиж өгнө. За солонгойдоо бас хүргэе. За тэгээд өнөөдрийнхөө зочдыг хавтанд хэлцүүлээ. За манай өнөөдрийн зочноор аутизм Монгол дан төрийн бус байгууллагын гүйцэтгэх давхрал сэтгэл зүйч бүх оргид аутизм Монгол дан төрийн бус байгууллагын сэтгэл зүйч Хонгор Цуснаар урагдан оролцож байна. Тэгэхээр та хоёртаа энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За тэгээд энэ асуултыг тавья. Аутизм гэж яг юу юм бэ? Бас танай байгууллага заах хэдэн он байгуулагдсан бэ? Энэ талаар ярьж өгөөч. Юу манай байгууллага 2012 онд байгуулагдсан. 2012 оны 5 сарын 4-нд анд хүүхдүүдийн эмчтэйг байгуулагдсан. Тухайд зэрэг манай үүсгэн байгуулагч яг хүүхд нь тусдаас арай өөр байгааг мэдээд тэгээд одоо Монгол үзүүлэхээр явсан байгаа. Тэгээд ямар ч нөгөө аутизмтэй хүүхдийг мэдэх эмч олдохгүй байсан. Аутизмын талаар мэддэг хүн маш цөөхөн байсан. За үүнтэй дутуулаад за энэ аутизмын мэдгийг ерөнхийд нь хүмүүст түгээх хэрэгтэй юм байна. Энэ чиглэл мэрэгчлэнгүүд систем байна гэдэг гэдэг одоо зорилгоор анх манай байгууллага одоо төрөмс байгууллагыг үүсгэн байгуулсан байгаа. За тэгээд үүсгэн байгуулсан цагаас хойш ерөнхийдөө аутизмын хүрээний эмгэгийн үн зөв мэдээллийг одоо олон нийтэд түгээх, мэрэгчлэн бэлтгэх, өмнөлийн онцлогоо хийх бас сургуулийн боловсролын үйлчилгээг үзүүлээд явж байгаа. За манайхыг дэрэгдээ ануул Аз жаргал гэдэг аутизм хүүхдэд авдаг цэцэрлэгтэй. Энэ цэцэрлэг маань 2014 оноос хойш 10 жилдээ үйл ажиллагаа явуулж байна. За аутизм гэж юу вэ гэвэл одоо харилцаа, нийгмийн харилцаа тэгээд одоо технологи үйлдэл болон хувцас сонирхол гэдэг үндсэн шинж тэмдгүүдээр илэрдэг тахны нийгмийн хөгжлийн эмгэг гэж үздэг. За олон улсад бол аутизмыг харилцааны эмгэг гэдэг ангилалтай оруулдаг бол Монгол оюуны бичгийг тавьдаг байна. Юу яа одоо шууд юугаа сургалтаа сайтаа шийдээд яриад явах уу? За слайдууд маань харагдаж байгаа болов? Харагдаж байна. Харагдаж байна. За энэ Ханс Аспергер Канер гэдэг хоёр хүнийг дуртахаас өөр аргагүй байдаг. Аутизм гэж ярьж байгаа. За анх Ханс Аспергер гэдэг 1920-ад оны үед за ижил төстэй шинж тэмдгүүдээр нэгдэж болохоор тийм хүүхдүүд байгаа байна гэдгийг анзаарсан байдаг. Тэрнээс өмнө аутизмыг юу гэж үздэг байсан бэ гэхээр хүүхэд насны шизофрен гэдэг гэж үздэг байсан. За яг ингээд шизофрен бол 18, 19 гээд 16-аас хойш сургууль наснаас хойш наснд илэрдэг байтал энэ хүүхдүүдэд яг юм шизофрентэй төстэй шинж тэмдэг илрээд юм үзсэн. Гэхдээ энэ нь яг шизофрен биш юм байна. Нэг өөр төрлийн эмгэг байна гэдгийг мэдээд за яг манай цэцэрлэгтэй нэг спортын төвд байгуулж ирсэн. Хоёр одоо байгуулад яг аутизмтэй хүүхдүүдийг цуглуулад судалгаа шинжилгээний ажил хийж ирсэн. За гэтэл 1940-ад оны үед нөгөө нацистийн дэглэм 2 дугаар дайны үе ихтэй энэ Георг Ханер гэдэг Ханс Аспергерийн шавь хамт ажиллаж исэн хүн Америк руу дөрвсөн байна. За ингээд яг аутизмыг
аутизмын хөгжил яг үүнээс үүдэлтэй хэлсэн гэж хэлж болно. Яг энэ процессууд. За Лео Каннер гэдэг хүмүүс тэр Америкт аутизм гэдэг ойлголтыг түгээсэн хүн байх. За тэгээд үгүйтэй бол сайн ч талаараа бас муу ч талаараа түгээсэн гэж хэлдэг. За сайн талаараа гэх юм бол аутизм өрөөний эмгэг гэдэг одоо Америкийн нийгэмд хянуулсан бол жоохон хар талны үед байсан гэхээр аутизм юунаас үүсч ийнэ вэ гэхээр бүрэгчиг хүүтэн хөндий тийм сэтгэлтэй эцэг эхийн харилцаанаас үүсч ийнэ гэдэг зүрх буруу ойлголтыг сурталчилж байсан юм хоёр талтай байна. За аутизмын өрөөний эмгэг гэдэг нь болохоор яг нэг нийгмийн харилцааны бэрхшээл одоо хилээрний харилцааны бэрхшээл одоо хилээрэ гэдэг нь мэдээж дотор хоёр төр байгаад сэтгэл өөрийгөө илэрхийлэхээрээ мөн хүлээж авах гэсээрээ хоёр төр хилээрээ хилдэг. За хилээрний хоцрогдол 3 дугаар шинж тэмдгийн асуудал давтагдмал үүсгэж очиж юм юм утсан 3 шинж тэмдэг ингээд илэрдэг юм диснершин эмгэг байдаг байна. Хүмүүс ядтай өвчин байна гэж яриад иддэг. Өвчин гэдэг нь одоо жишээлбэл идэгдэг. Эмгэг гэдэг бол бас нь өвчтэй байдаг гэж бас ялгаж үздэг. За хин хүмүүс бас одоо аутизмыг нөгөө Дауны синдромтой дурч гадаг. Гэтэ та бүхэн бол хай надад сайн мэдж байгаа доо гэж бодож байна. За тэгээд энэ нэг 2-1-6 гэдэг нэг тоонод байгаа. За 6 хамгийн анх 6 сартай аутизмтай хүүхдийн анхны шинж тэмдгүүдийг ялгаж авч болдог байна. За 1 настайд энэ ерхий шинж тэмдгүүдийг яг бүрэн ажиглан аутизмтай байх боломжтой мэн гэж хэлэхэд төхөн гэсэн. За 2 настайд баталгаатай оншиг хийх боломжтой. За энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа зүйл юу гэх юм бол зөвхөн одоо шинж тэмдгийг яаж бас эцэгчүүд өөрсдөө таньж болохгүй юм өснөгтэй байгаа. За энэ өснөгт нь болохоор нэг хооллолтой холбоотой зан үйлүүдээр аутизмын шинж тэмдгийг бас ажиглаж болдог байна. За 3 сартай хүүхэд амаа ангаж одоо ээжийнхээ үгийг хайж авах юм бол энэ одоо хөгжлийн хэвийн үзэгдэл гэж ойлгож болно. Гэтэл амаа ангахгүй одоо эндөө хүүхдээ ойртуулсан ч гэсэн хөө хайхгүй эсвэл хөвөг флекс одоо сул байх юм бол за энэ нэг шинж тэмдэг байж болох юм байна гэдэг бас гарч ирсэн. За 3-аас 6 сартай одоо хоолой гараараа амдаа хийж идэж чадахгүй байвал хэрвээ за энэ аутизмын бас нэг шинж тэмдэг байж болох юм байна гэдэг ойлголт өгч болох юм. Гэх мэтлэн яг энэ төсөлтөн дээр байгаа мэдээллүүд хүүхдийн хоол чадварын хөгжлийн үе шатууд. За энэ үе шатуудад аснаа хадгалах чадварыг чадахгүй байвал магадгүй аутизмын шинж тэмдэг байж болох юм гэдэг тохиолдолд ирж болно гэсэн. Эцэгчүүд ихэвчлэн 2-оос хойшоо наснд яг аутизм байна байх магадaltaй байна гэдгийг мэдж авдаг. Яагаад вэ гэвэл 1-ээс 2 нас хүртэл зөвхөн төрснөөс 2 нас хүртэл зөвхөн гэр бүлийн нийгмийн харилцаанд орж идэг учраас энд шинж тэмдгүүдийг эцэгчүүд бас анзаарахгүй мэдгүй байх талууд байгаад байдаг. 2 настайгаас цэцэрлэг сургуульд ороод ирэхээр нөгөө олон одоо нийгмийн том бүлгүүд рүү харилцаанд ороод ирэхээр за нийгмийн харилцааны асуудал байгаад юм. Хилээрний хоцрогдол байгаад юм гэж бус төвчтэй хацуулах байдлаар мэдэгддэг. Тэгвэл ийм хөгжлийн үзүүлэлт төснөтүүдийг харж ямар нэгэн хоцрогдол байгаа юу гэдгийг бас харж болдог байна. За хамгийн одоо найдвартай харах хамгийн түгээмэл үүдэг зүйл юу гэхээр энэ хүүхдийн ягаан дэвтэр гэдэг. Хэрвээ энэ хүүхдийн ягаан дэвтрийг яг цаг тухайд нь сайн бүгэлживэл хүүхдийн хоцрогдлыг бас ажиглаад хараад иж болно. Энэ хүүхдийн одоо ягаан дэвтэр дээр нийгмийн харилцаа хилээрээ нарийн булчин хэмжлэн ингээд бүх төрлийн чадварын одоо юунууд гэдэг. Энэ майлстоунууд гэдэг. Хөгжлийн үе шатууд байдаг. Тэгэхээр таны хүүхдийн ягаан дэвтрийн одоо энэ хөгжлийн үе шатын дагуу хэрвээ хөгжөөгүй арай хоцрогдолтой байвал ямар нэгэн асуудал байна гэж харж болох юм мэрэгжлийн юм шиг хандж үзүүлэх боломжтой байдаг. За аутизмын онцлогтой үнэлгээний талаар юм бол аутизмыг одоо маш олон
үнэлгээ онцлогооны аргаар уншиж болдог. За тэгээд манай Монголын хувьд гэх юм бол аутизмын оншийг бол сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр ганцхан тавьж байгаа. За сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр болохоор ICD-10 гэдэг олон улсын сэтгцийн эмнэлгийн одоо энэ дээр стандартын дагуу нэгддэг байгаа. За энэ маань болохоор эмнэлзэн шинж тэмдгүүд дээр зөөлөн одоо онцлогооны онц тавьдаг гэсэн. За бид бол DSM-5 гэдэг бас стандартыг баримталж онцлогоо хийх. Гэтэ манай одоо онцлогоо үнэлгээг онцлогоо гэж нэрлэхгүй үнэлгээ гэдэг талаас онц тодруулах үзлэг гэдэг талаас явдаг. Ягаад гэвэл энэ онц гэдэг асуудал оншийг бол хүн сэтгцийн эмч хүн бичиж өгөх хэрэгтэй байдаг. Сэтгцүүч хүн бол өгнөл тодруулах байдаг. За ойлгож байна. За энэ дэр аутизмыг үнэлдэг онцлог аргуудаас дурдсан байна. Асуулт байгаа юу? Фон дуурайд микрофон нонгоц юм шиг байна. Цаашаа үргэлжлүүлээ дээрээ. За манайх бол Fars Education Profile гэдэг онцлог хийдэг байгаа. За түүнээс гадна EMDT 2 Receptive and Expressive One Word Language хэмжлэлийн ADOS 2 хэмжлэлийн олон төрлийн аргууд байдаг. За сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв сая өнгөрч 4 сарын 2-ны өдөр ADOS 2-ын Монголд нийлтийг хийсэн байна. Тэгэхээр хэрвээ хүүхдээ аутизмтай байх хэрэгтэй гэж үзэж байгаа хүмүүс байвал сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр цаг аваад эмнэлзэн оншийг тавиулаад ADOS 2 аргаар онцлогоо бүрэн нарийн хийх боломжтой болсон гэж хэлж байгаа. За манай байгууллагын 2017 оноос шинэ Childhood Autism Maintenance гэдэг бага насны аутизмтай хүүхдийн шинж тэмдгийн хэрэглээг нь наарад. За psychoeducation маш хатдаг аргыг яриан бүр царгаад сайн сонсогддгүй. Энэ миний микрофон Тий. За одоо яаж вэ? Одоо зүгээр нөө. Одоо зүгээр юм. За. Буруу фон дээр юм. За энэ аргыг одоо 2017 оноос хойш ашиглаж байгаа. За яагаад энэ одоо бид нар онцлогоо үнэлгээ хийх шаардлагатай байдаг вэ гэхээр аутизмын эмнэлгийн төрөл хэлбэрүүдийг олж тогтоох нь өөрөө хүүхдийн цаашдын хөгжилт нь байдаг. За хүнд байна уу, дунд байна уу, хөнгөн байна уу, эсвэл одоо high function байна уу гэдэг чадварын төвшингийн тодорхойлсноор цаашдаа нөгөө хүүхдтэй ажиллах хүний одоо юунаас хэлэх ёстой вэ гэдгийг олж тодруулахад маш чухалтай байдаг. За эрсдэлрүүлэлт яагаад чухал юм бэ? Яагаад энэ нөгөө 6 настайгаас нь эсвэл 1 настайгаас нь 2 настайгаас нь заавалчгүй онцлуулах хэрэгтэй юм бэ гэхээр яагаад гэвэл гэсэн сургалтыг хэдийн нөө төдий чинээ эрг өөрчлөлтүүдийг одоо бүгд боломжтой гэж үздэг аутизмын хувьд тийм юмыг гэж ерөнхийдөө нэрлэгддэг. Хэдий чинээ эрт нийгмийн харилцаанд одоо тохиромжтой байдлаар оруулах нь хэдий чинээ хүүхдийнхээ одоо сурах тэр онцлогийг тодорхойлно төдий чинээ хурдан хөгжил ирнэ гэдэг саналаар явдаг байгаа. За бид та бүхэнд энэ ч хэрвээ юу байвал аутизмтай хүүхдтэй ажилладаг хүмүүс багш нар байвал аутизмыг яг өөрийн юугаараа гар доорх материалаар жишээлбэл аутизмтай байх магадлалтай юм гэдгийг үзэж болох юуг харуулъя. Аргыг харуулъя. За энэ юу вэ гэхээр M-chat гэдэг байж байгаа. Энэ бол асуулга байгаа. Тэгэхээр энэ дотор 16-аас 30 сартай хүүхдэд ашигладаг тийм асуулга байгаа. За
энэ асуулгыг хитэн боловсруулах вэ гэдэг ардчлал нь байж байгаа. За тэгээд энэ асуулт маань 23 асуулттай. Хүн тийм үгүй гэдгээр хариулагдаад явна. Тухайн хүүхдийг мэрэгчлэн ажиглаад тийм үгүй гэдэг хариултуудыг өгж болно. Эсвэл эцэг гэхээс нь асуугаад тийм үгүй гэдэг хариултуудыг бас өгж болно гэсэн үг. Хэрвээ энэ эцэг гэхийн төлөөлөл байвал бас энийг өөрөөсөө асуугаад бүгэлж боломжтой гэсэн үг. За энэ аргын дагуу хэрвээ аутизм байх магадлалтай гэж хамт яг аутизмтэй гэсэн үг биш. Аутизмтэй байх өндөр магадлалтай юм байна. Цаашаага одоо нарийн мэрэгчлийн эмч мэрэгчлэнгүүд хандах одоо шаардлагатай байна гэдэг тийм хариу гарна гэсэн үг. За энэ хүү аргыг болохоор EM-Chat Монгол хөлбөр гэдэг Google-ээс хайхан бол гараад ирж байгаа. Тэгэхээр хүн болгонд нээлттэй тийм асуудал байж байгаа. За дараачийн нэг юу болохоор асуудал болохоор 6 настай хүүхдүүдээс асууж болох энэ аутизмын хүрээний эмчийг илрүүлэх асуудал гэдэг 6-аас 17 настай хүүхдүүдээс асууж болохоор асуудал байж байгаа. За би энийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй эцэгхийн холбоороо файлыг нь явуулчихна. Тэгээд та бүхэн бас системтэй тавиад авч болох. Энэ муу адилхан бас яг юу байгаа гарын дор шилж болох тийм байх боломжтой гэдгийг харуулах тийм нэг ардчлал байж байгаа. За үүнээс цаашаа болохоор манай байгууллагын сэтгэгчүүч Монгол зураг ярина. За бүгдний хэмжээний төлөө одоо хүүхд маань уншаа аваад ихээр хийгээд ихэд аутизмтай гэдэг нь hodсон дараа эцэгчүүд хүүхдтэйгээ хэдэн ажиллах вэ гэдэг ихэд аутизмтай хүүхдэд ажиллах нь өөрөө эцэг болон багшнаас хичээл ойлгох тууштай байдлыг маш их шаарддаг. Тэгээд ер нь хүүхд одоо өөрийн гэсэн хувийн онцлогтой тэгээд өөрөө хичээтэй байдаг учраас хүнд утсан арга барилыг ажиллах нь хамгийн чухал байдаг. За тэгээд ерөөдөө аутизмтай хүүхдүүдтэй ажиллахад хэд хэдэн гол зочнуудыг баримтлах шаардлагатай. За нэгнийх нь татмад хойд буюу одоо өдөр тутмын үйл ажиллагаа одоо болон за өдөр тутмын маань үйл ажиллагаа нэг хүүхдэд аюулгүй ойлгомжтой тийм орчин өгдөөсөн байх бол шаардлагатай. За дараагийн зарчмууд харьцааны дэмжлэг буюу хүүхдийн одоо хэл яриа болон бие хэмжээг маш сайн ойлгож харилцах. За тэгээд хэд бошилсан үг үйлдэлээр харилцах шаардлагатай. За сонирхлын дэмжлэг буюу хүүхдийн дотор тогтоом болон за тэгээд үйл ажиллагааг ашиглан суралцах арга барилыг нь тодорхойлохоос гадна хэл яриа болон танилмын онцлогийг дэмжиж өгж авах шаардлагатай. За тэгээд зан авирын удирдах гэдэг нь ихэд хүүхдийн сөрөг зан авирыг ойлгож за мөн сөрөг зан авирыг ойлгож мөн хүүхэд өөрийнхөө сөрөг зан авирыг одоо хэрхэн шийдвэрлэх хэрхэн менежмент хийх вэ гэдэг нь сургах шаардлагатай гэж үзэж байгаа. За нийгмийн ур чадвар буюу хүүхэд одоо үеийнхээ бусдад харилцах боломжийг эцэг маань байнгын дэмжих шаардлагатай. Байна уу? За манай одоо хамгийн ихний анхаарал зүйл маань тэгээд хүүхдийн анхаарал юу гэсэн юм читрэн төрсөн гэж. анхаарал байгаа. Тэгэхээр ердөө аутизмтай хүүхдийн нэг онцлог нь анхаарал төвлөрөх байдал нэг болсод эсвэл хэд хэзээдээ анхаарах гэдэг асуудалтай. Тиймээс анхаарал төвлөрөлтөөр ажиллах нь урамшуулсан сонирхолтой арга барилыг үзэж шаардж идэг. За тэгвэл
үүнд нэг хуваар гаргаж авч байгаа гэдэг. Бидний яг нэг хуваар гаргах гэдэг нь юм бэ? Хүүхэд маань өдрийн процессын хийгдсэн ихэд тодорхой байх хэрэгтэй буюу би одоо эхлээд энэ зүйлийг хийгээд дараа нь энэ зүйлийг хийх юм байна. За ялангуяа хоёрдох хийж байгаа үйл ажиллагаа маань урамшууд байх юм бол хүүхэд маань эхний үйл ажиллагааг дуусны дараачихаа урамшуудыг авахын тулд эхнийхээ ажил хэвчтэй үйл ажиллагаан дээр бид анхаарал төвлөрүүлээд хурдан ажиллах боломжтой гэсэн. За төвшүүлсэн даатгал гэдэг нь ихэд энэ том зорилгыг жижиг атомуудаас хувааж нэг удаад нэг даатгал чимаар явагддаг. За тэгээд энэ дээр нэг жишээ байгаа. Зураас ихэд зураасны дагуу зурах зам үйл гэдэг болохгүй юм гэж байна. Ихэд хүүхэд маань манай дээр анхаарал төвлөрүүлж ажилладаг буюу хүн одоо сараач үйл ажиллагаа хийдэг бол анхаарал сарниж байгаа төснөөд яг зураасны дагуу зурах үүнийг хэвээр хатж байгаа гэхээр бүх дад бүрийг нэг нарийн одоо жижиг бүтэц байна гэсэн. Тэгэхээр ихэд харандаага зүг барих. За тэгээд харандаага зүг барих. Туцны дараа тойргоор сараач үүдээ. За тойргоор сараач датаа гэж үздэг юм бол шударгаар сараач буюу анхаарал төвлөрүүлээд зураасыг өөрөө бий болж явдаг болно гэсэн. За тэгээд шударгаар сараачны дараа зураасны дагуу зурах гэж ордог. Аюул над чиглэлд дэмжих за хэрэгтэй. За энэ зан үед яаж сууж дуусаа гэж үздэг мэдээж хэрэг зураасны дагуу өөрөө бий сууснаар ихэд анхаарал төвлөрүүлээд тэгээд энэ үйлдэлийг дуусгадаа гэсэн. Тэгээд дараагийнх нь атомууд авчих байгаа. За ихэд хүүхдийнхээ сонирхлыг ашиглан анхааралыг нь төвлөрүүлж сургах. Тэгэхээр энэ дээр ихэд манай байгууллагын ашигладаг шүл боксын 10 дугаар даатгал нь харагдаж байна. За тэгээд энэ даатгал дээр тайлбарлаад хэлэх юм бол ихэд энэ даатгалыг яаж хэрэглэдэг вэ гэхээр хүүхэд энэ харагдуу одоо энэ товчрыг унгаагаад тэгээд унж дуусаад ороод хүүхднүүд ихэд хац бүтэдэг байгаа. Тэгээд унж дуусны дараагийн жиг авах гэсэн. Тэгэхээр ихэд товч маань усан дээр бүх хугацаа одоо доош унж байгаа. Тэгээд дараагийнхаа товчийг бүр ихэд хүүхэд маань анхааралаа яг төвлөрүүлээд үүнийг ажиллах шаардлагатай байна. Тэр ихэд нэг 10-аас 15 секундыг яг нэг зүйлээр төвлөрж бодоод тэгээд энэ маань дээр 10 товч байгаа учраас ихэд 2-3 минут яг ингээд суугаад энэ үйл ажиллагаагаа дуусгах шаардлагатай гэсэн. Тэр энэ байдлаар хүүхдийнхээ анхаарлыг төвлөрүүлээд тэгээд энэ анхаарал төвлөрж байгаа процессыг одоо дадлуулах байгаа гэсэн. Үүнээс гадна хүүхдийнхээ нэг тоглох тустай тоглоомыг хамтарч тоглох за тэр үеэрээ ихэд нэг яг энэ комьюнитийн талаас нь илүү тайлбарлаж бас анхаарлыг нь төвлөрж байна. За бие хөдөлгөөн буюу чанартай хөдөлгөөн зорилготой бие сатыг анхаарал төвлөрөх цатаа хүүхдүүд байнгын хийж авах шаардлагатай. Энэ юу вэ гэхээр ихэд ялангуяа жилийн үйл ажиллагааны явц энд нэг хөрөнгөлтөд байгаа энерги загтснаар хүүхэд маань илүү тайван болж одоо хичээлдээ анхаарал зорьсон одоо яг үйл ажиллагаатайгаа чиглэх хандлагатай болдог гэсэн. За эрүүг урамшуул буюу одоо хүүхдээ анхааралаа одоо төвлөрүүлж чадсан үед нь утгах урамшуул нь энэ анхаарал төвлөрүүлж байгаа зан үйлийг сургах нэг процессыг өгж байгаа. За тэгээд эрүүг урамшуул буюу урамшуул нь анхсан тоглоом багтнаас ашиг за хэврэг зэрэг тэгээд тусгай хөдөлгөөнүүд орж байна. Тэгвэл эндээс яг урамшуул гэдэг нь юу юм бэ гэж бодож байна. Тэр ихэд урамшуул нь тэр хүүхдийг ингээд хөгжүүлэхэд их хамгийн чухал сэтгэлжүүд болж өгдөг байгаа. За тэгээд эрэг заавуудыг хийх бүрд урамшуулснаар эрэг заавууд маань хүүхдэд маань ихэд төлөвшин гэж үзэж байгаа. За тэгээд аутизмтай хүүхдүүд онцлог гэх юм бол ямар нэг зүйлийг одоо хийх мотивац одоо сэтгэлжүүд тавиа багтаа байдаг гэсэн. Тэгээд энэ урамшуулалтын аргыг ойлгосноор яг өөрийнхөө хийсэн болон одоо хийх ёстой зүйлийг хийх мотивацийг бол байнгын авч сурна гэсэн. За тэгэхээр урамшуулалт маань харилцааны урамшуулалт буюу хэврэг хүнсэх за тэгээд бизнес хашаах буюу одоо үгээр за цаашгүй буюу хайфай одоо сайн байна эсвэл гараад болох эсвэл өөр ингээд
янз бүрийн цэцэг хөдөлгөөнүүд байж болно. За тэгээд эдгээр урамшуудтай одоо энэ харилцааны урамшуудын хэлбэрүүд нэгдүгээр эдийн засгээс гадна одоо нийгмийн харилцааны чадварыг байнга хөгжүүлж яадаг урамшуудтай байна. За урамшуудыг ерөнхийдөө шилжих үе шатууд нь байна. Тэгэхээр ерөнхийдөө урамшуудыг анх хүүхдэд ойлгуулахдаа эхлээд төвчтэй амттан буюу тогтоомын шилжих хэрэгтэй гэдэг. Тэгээд урамшуудыг хүүхд маань одоо зөв зүйлтэй гэдэг ойлгоод тэрийг аваад энэ үйлдэлийг хийдэг болсныхан дараа урамшуудын шилдэг гэжтэй. Тэрний үеэр та амттан тогтоом дээр нэмээд үгээр сашаа. Тэгээд явандаа багаад та амттан тогтоомыг бодуулаад үгээ өгдөг. За тэгэхээр хөстэй урамшуудын түвшнүүд ерөнхийдөө энэ ашиглах болон тэн дээр нэмээд нөгөө нийгмийн урамшууд, харилцааны урамшуудууд маань хөстэй урамшууд болдог гэж байна гэсэн. Тэгээд сайн байна гэдгийг хэлээд тэрдээ бүгдээ үйлстэй эсвэл амжилттай дуустаа гэж хайфай болоо. Эсвэл тэгээд бүгдээ дуустаа гэдэг үйл ажиллагаа дуустаа сайн байлаа гэх маягаар одоо бүгдээ урамшууд шаардлагатайгаар. За ерөнхийдөө урамшууд гэсэндээ одоо сүрэг тал байдаг. Энэ татнаас тэгээд зарим тохиолдолд хүүхдүүд маань нөгөө урамшуудын нөгөө гол санааг маш хурдан ингээд бүтэн авч ойлгоод тэтгэврийн хэрэгцээ хандлагатай байдаг. Тэгэхээр энэ тохиолдолд урамшуудын хугацааг суулгах хэрэгтэй. Одоо яг энэ зурган дээр гарч байгаа гэмэд 3 өнгийн савааг одоо 3 шидээн аяганд ядгаж хийх даатгал байдаг гэж авахд эхний ээлжинд хүүхэд маань ингээд аяхдаа зөв өнгийг хийх хоолны тэр зөв үйлчлэгийг дадуу танд урамшуулж авах хэвтэйсэн бол за ерөөдөө дөнгөө ядгаж суусныхан дараа нэг аяганд бүх өнгийг хийж дуусныхан дараа урамшуул. За үүнээсээ энэ үйл тэр хүүхдэд суусны дараа 3 аягдаа тус бүр ингээд өнгөө хуваагаад ядгаж дуусныхан дараа урамшууллаа хийдэг гэсэн. Тэгээд ингээд даатгарын тоог ингэж олон болох байдлаар явна. За мөн одоо 3 өнгийн хуваагаад дуусчмаад дахиад урамшууллаа өгөөгүй байгаа дээрээ за дахиж хийе гэдэг хүсэл тавиад дахиж хийж дуусныхан дараа урамшуул буюу ингээд даатгарыг илүү таад сугаж үснийхээ дараа урамшууллыг шалгах байдлаар урамшууллын хугацааг нэмдэг байна. За ерөнхийдөө энэ дараагийн сэдвийн дээр аутистик хэвтэйгээр шинэ харилцаа үүсгэдэг гэж байна. За ерөнхийдөө ингээд бид хүсэл гаргах бодоо хацах за тэгээд эсэргүүцэх мөн сэтгэлдээ идэвхжиж эдгээр шалтгаануудын улмаас бидний харилцаанд орж идэг. Тэгээд харилцаа хүмүүс өвгөн болон одоо өвгөн бас харилцааг тавьдаг. За тэгэхээр аутизмтай хүүхдэд харилцаа үүсгэхдээ өөрийнх нь одоо онцлог тавьсан арга барилыг ашиглах шаардлагатай. За тэгээд бидний хэд яриа одоо биеийн хэмжээнд тэгээд нийгмийн харилцааны одоо онцлогийг ойлгож дэмжих нь одоо харилцааны хамгийн чухал зүйл байдаг. За харилцаа дэмжих аргуудын хувьд хамгийн ихэд стор холбоотой шаардлагатай. За стор холбоотой тэгээд нэрээр дуудаад хүүхдээ хэлээ. За хүүхдийн эргэж харсны дараа өөрийнхөө нүд рүү заагаад над руу хараарай гэдэг нэг утгаараа холбоотой айкон татуулсан гэсэн. За хэрвээ энэ тохиолдолд буюу хүүхд маань нүд рүү ингээд татаж чадахгүй ахнаад эцэгчүүд маань хойд хатан буюу гарын чиглэлийг хийж өгнө гэсэн. Гадаанаас нь зүйдэн байраад одоо ингээд над руу хараарай. Маш хараарай. За тэгээд энэ үед ингээд цөөн секунд үргэлжлсэн байсан ч гэсэндээ ингээд харсантай одоо мундуугийн дээд рүү хатаа сайн байдаа гэж юм уу шуугаа хатаа хойдоо ингээд ай контакт хийгээд тэр хийж байгаа эрэг үйлүүдийг нь шууд урамшуулж гэсэн. За тэгээд гараараа чиглүүлээд чиглэх хэмэд ямар нэгэн ийдүүдийг батжуулж болно. Энэ нь бидний яг нэг тэмдэгтсэн эсвэл тоглох болтой эсвэл ийдтэй зүйлтэй гэсэн. Тэрийг нүднийхээ ойролцоо бариад над руу харах хэрэгтэй гэдгийг нь санаад байна. За тэгээд мэдээж хэрэг энд бүтүүд маш байгаа гэсэндээ хэн бол яг энэ зан үйл маань шууд өгнө. За дараагийн дэмжих арга нь юм бол тэгээд тушуулсан яриа буюу ихэд
бог нь бас ойлгомжтой хэлээр бүгдтэйгээ харьцах шаардлагатай. За тэгээд нэг удаад одоо хүн нэг санаа байдлаар харьцсан гэсэн. Одоо аман сангаж байна уу? Усуух уу гэдэг чинь. Тиймэрхүү одоо бог нь ойлгомжтой. Эсвэл усуух уу сангаж байна уу? Тэрнээс ингээд өнөөдөр ингээд ядарсан уу? Одоо чи усуух гэж байна уу? Зөндөө тогтоож ядарсан учраас чи усуух гэж байна уу гэдэг юм уу? Тэгчээ одоо үгээр ингээд нөгөө бүгдээ текстгээ харьцсан яг нэг үгээр ингээд бүгдээ буцаад тэр бүгдийг нь ойлгоход жишээлбэлсээр тэгээд ингээд харьцах бас жишээлбэлсэн гэсэн. За дараагийн дэмж харганаад хой зангааг ойлгох буюу бүгд хаан бие дэмж гарын тухай ойлгох за тийм үү дөрвөн карт ашиглан харьцах байна. За тэгээд сонирхлыг нь ашиглаад тавтаа муудач гаг нь одоо ашиглаад энэ харьцааны орчин үеийг бүрдүүл. Эндээр нь тийм битэр араас хуйлаа гарч ирсэн юм уу? Хоёулаа зүгээр Турдах шиг л тий санаа зов нэрээгүй шүү дээ. санаа ханаад гараад ирсэн. санаа хараад харьцаа багтдаг одоо харьцааны хамгийн үндсэн ур чадвар бид одоо өөрийн мэдрэмж одоо үндсэн хэвцээг эстетикийг боддог. Тэр аутистик хүүхдүүдийн хувьд хүсдэг гэж чадахгүй байгаа байдлаас одоо сөрөг зангууд гаргаад гинт уурдах зэрэг сөрөг зангуудад идэвхждэг. Тэгээд хүсдэг өөрөө одоо эдгэж сурах нь хүүхдийг аутистиктэй хүүхдэд маш чухал өгөөд энэ гэж хэл яриа болон за тэгээд нийгмийн суурь бүгд болж өгдөг байгаа. За хүсдэг бид аргууд байна. Тэр хамгийн одоо эхнээс нь үзэх юм бол бүгд маань ихэд нэгдүгээр дараа хүсдэг гэж сурах шаардлагатай. Дараа хүсдэг гэдэг маань юу вэ гэхээр тэгэд бүгд маань таны нүд рүү хараад дараа нь автобус жаад үзүүгээ. Эсвэл автобус жаад үзүүгээ хадаа таны нүд рүү хардаа дахин автобус жаад үзүүгээ хаад буюу танд яг юу авах гэдэг нь гэдгийг нүдэрээ ойлгож сурах. За хэрэг энэ аргыг тусдаа дараагийн арга гэх юм бол хүссэн зүйлээ хүч сурхаагаа. Тэгээд тань руу хараад өөрийн авах гэж байгаа тоглоом юм уу эсвэл одоо итгэж байгаа зүйлээр очиод гараа хайх зүйлс эсвэл ээжийнхээ аавынхаа тий гарын нөгөө нэг хүний гараар нэг чиглэл байдлаар үстэй гэдэг нь хоёрдугаар юм. За тэгээд дараагийнх нь гэх юм бол гуравдугаар нь хүсэлтээ яг 3-аараа зааж өгөх байгаа. Энэ нь хот байгаа зүйлийг яг 7-8-аараа одоо тэр энэ аргыг хүүхдэд яг зааж өгөх гэдэг эцэд хүүхдэд одоо энэ үеэсээ сонголтуудыг өгөх гэсэн. Яг алийг нь авахын танд алийн хэрэгтэй байгаа гэдэг сонголтууд өгдөг. За тэгээд бүгд маань 7-8-аараа гаргаж байгаа юм бол эцэг эхчүүд өөрөө зөвхөн ингэж гарнаас нь бариад 7-8-ыг гаргаж ирж хажаагаад чи яг алийг авах гэж байна гэдэг асуух хэрэгтэй. За тэгээд хоёр зүйлээс сонгоод эсвэл зургнаас сонгоод байдлаараа шилжүүлнэ. За энэ батлаар чиглэлийн арга буюу яг нөгөө нэг бүгдийн гарыг барьж чад эцэгүүд нь өөрөө чиглүүлж явж байгаа гэсэн. Тэгэхээр энэ яг урамшилтын аргатай бас ээжид энэ чиглэл маань баг багаар хотод баг багаар байхгүй байх хэрэгтэй. Тэгэхээр эхний ээжинд гарнаас нь яг ингэж бариад чиглүүлж ирсэн бол дараагийн ээжинд хэрэг хүүхд маань 7-хуруугаа ингэж заагаас болчих юм бол бугатганаас нь хойноос нь бариад чиглүүлж ч юм уу. Хэрэг ингэ хүүхд маань өөрийнхөө яг төгсж байгаа зүйлгээ бугатгаа чиглүүлээд сурсан тохиолдолд хойноос нь байдлаар ихэд чиглэлд маань хойсоо тавьсад дараа нь аман завраад чиглэлд авахад алийг нь авах вэ гэдэг чиглэлд дээр ирээд дуусна гэсэн. За энэ австэй гэдэг аргыг сурсны дараагаар цаараа харьцаа тогоо дараа нь хийсэн зүйлээ буюу тэгээд тань руу харлаа дараа нь шууд нөгөө таныг дагуулж авах хүмүүсэд тэр зүйлрүүгээ зүгээр заагаад тавихгүйгээр тэр цаараа таны анхаарлыг татаад тэгээд дараа нь шууд тэр зүйлрүүгээ хуруугаараа заах гэсэн. Тэгээд илүү нарийн бас ингээд хоо байдлаар системийг суулж байна. За дараагийн арга юу гэхтэй 6-аар үздэг. За энэ дээр тогтоом сонгох хооллох бие техник зан үйлдвэр бол 6-аар үздэг болохоор. За тэгээд харьцааны зах зэлбэр буюу үгээр
хүсдэг. Энэ нотээр хүссэн зүйлдээ өөрөө бүрэл эсвэл substitute гэдэг нэмээд үг хэл. Тэр нь магадгүй энэ бөмбөг байдаг гэж бод бөмбөг нь хүрээд бөмбөг буюу бөмбөг авмаар байгаагаа хэлж болно гэсэн. Эсвэл тоглоё гэдэг үгээр бөмбөг хамтдаа тогломоор байгаагаа хэлж болно гэсэн. За. Сая яг нөгөө 6 картаар стейж хийхдээ дөрөв удаа сонгогдсон шүү дээ. Тиймээс 6 картыг ер нь ашигласнаар ямар даваа талтай байдаг вэ? Буюу 6 картыг хэвээр ашиглах вэ гэдэг энэ сэдв авч үзэж байна. За тэгэхээр ерөнхийдөө аутисттэй хүүхдүүд маань хэрвээ үгтэй байх юм бол 6 картыг танин мэдлэг баяжуулах тэгээд үгийн санг нэмэх эсвэл өгүүлбэрийн бүтцийг одоо сайжруулах зорилгоор гэдэг. Хараахан үг гэж амжаагүй үг гэж чадахгүй байгаа хүүхдүүд дээр хүүхэд өөртөө үүсдэг болон за тэгээд хүсэлтэй хийдэг мөкил ярианы хөгжлийг нь одоо тэмдэглэхийн тулд авчдаг. За 6 картаар харьцааг хэвлэх тэгээд өдрийн дэглэмээ шинжлэх. За тэгээд хүүхдийн асуудалтай сөрөг зам үүдийг нь одоо цогсоо явуулах гэдгийг аль замаар одоо цэцэгдээр авчдаг байгаа. За. За 6 картыг харьцаанд хэдэн ашигладаг вэ гэхээр ердөөд цэцэрлэгийн үед ажиллахаар явах юм бол хүүхдүүд маань яг хаалхан дээр одоо сайн уу баяртай гэсэн 6 картнаас тэгээд орж ирээд дарах буюу өглөө сайн уу гэж мэдээд орой завд баяртай гэж байдлаар ашигладаг. Эсвэл яг нөгөө нэг сэтгэл хөдлөлийн ямар байгаа эсвэл яг өөрөө юу гэж байгаа те усах хүсэж гинэ үү эсвэл хичээлийг хүсэж гинэ үү эсвэл суух хүсэж гинэ үү эсвэл амархах хүсэж гинэ үү гэдэг байдлаар одоо хан дээр байгаа болон харьцах бүтээл дээр байгаа 6 картаар 6 картаа авчираад харьцаж болно гэсэн үг. Тэр яг нөгөө нэг манай зэргийн одоо нөгөө нэг 6 картыг харьцаж байгаа байдал нь гэмт байгаа. Энэ дээр одоо жишээлх юм бол дүү усахыг хүссэн бол усахыг ингээд хүссэн бол бас эдэг картаа сонгож авчрах эсвэл энэ харьцаа хэсэг дээрээ наагаад уумаар аваад усууя. Эсвэл зүгээр нэг картаар харьцаж хийж байгаа зүгээр нэг картаа аваад ирдэг. За чи усах юм уу? Усах хүсэж байгаа юм уу? Эсвэл савмаар байгаа юм уу гэдэг юм. Тэмхүү байдлаар харьцдаг гэсэн. Тэгээд мөн бас нөгөө нэг шинэ үг сурталчилгаа ерөөдөө бид дандаа 6 картыг ашигладаг. Тэгээд үгийн баялгаа бол тийш нэмдэг байгаа. За тэгээд дараагийнх нь яг энэ шинээр зааж байгаа зүйл болон тэгээд процесс үүсгэхийн тулд зураг болон бичгийг ашигладаг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр аутизмтай хүүхдүүдтэй одоо харааны ойдтой сайн байдаг учраас зургаар харуулах нь үүднүүдээ таны мэддэг сайжруулах арга болдог. За тэгээд үгийн санг нэмэгдүүлээд тэгэхэд бол зургийнхаа доор ингээд үгээр бичсэн байгаа нь уншиж сурах бас нэг арга болдог. Тэгээд энэ цэцэрлэгийн хүүхдийн жишээндээ үг нь үгээр уншиж байгаа байж байна. Таш сайн байна. Яхуу таш. Цагаан цас. Даг. Зургийн картыг удаач Очтойн танаа хаад өөрөө 지원아, 네 방송 시험 өдрийн дэглэмийг бидээд туснаад аутизм хүүхдүүд маань үйл ажиллагааны хоорондын шижигдлийн сөрөг зам үйлдэлийг бидээд багтдаг байгаа. За тэгээд өдөрт одоо нөгөө нэг үйл ажиллагаануудаа бүгдийг нь нүдэндээ дурагдаад тэгээд ийм зүйлсийг хийх юм гэсэн одоо бэлтээ болдог гэсэн. За 6 картын
аргыг үр дүнтэй байдлын тулд үд ажиллагаа дуусныг бол байнгын эсгэж явах шаардлагатай. Тэр нөгөө нэг энэ хэрэгтний маань хувьд яг хэрэг босно. Дуустал гэдэг одоо энэ нөгөө нэг хайцаг байснараа эсвэл одоо энэ үд ажиллагаа зааж авах дараагийн үд ажиллагаа хичээмээ гэдэг ойлгох хүүхдүүд маань авдаг гэсэн. За хэрэг яг ийм хайцаггүй байх юм бол 6 тавтыг эргүүлж тавих юм уу эсвэл шууд формат байдлаар дуустал гэдэг бол хүүхдүүдэд ойлгуулад явах нь 6 тавтыг үр дүнтэй байлгах хамгийн чухал арга байгаа. За одоо дараагийн сэдв бодох юм зүйтэй байдаг. зүйтэй байд. За зүйтэй байдал гэдэг сэдв болохоор яг зүйчдийн харилцаатай холбоотой хүүхдтэйгээ харилцаатай холбоотой асуудал байгаа даа. За нэгтэй зүйлийг даавууд юм гүйцэд дууссан хийлгэж авах хэрэгтэй байдаг. Хэрвээ дууснасаа өмнө уурлаад орилоод үүдж байгаа тохиолдолд манай зэгчдүүд ихэнхдээ ингээд дуусчих гад идэг, бодож гад идэг. За энэ мэн цаашдын нөгөө одоо суралцах хөгжих процесс аюул том саад болдог хичээл болсон. За хэрвээ нөгөө одоо жишээлбэл ингээд цацмтайгаар байхгүй бол яг юу хүрдэг вэ гэхээр темп тантрум гэдэг хүрдэг байгаа. Темп тантрум гэж та бүхэн сонсч ирсэн бол одоо нөгөө өссөн юм тань төлд уйлдаг эсвэл дургу байгаа зүйлээсээ цатахан төлд уйлж илэрхийлдэг тэр байдлыг хийдэг. Энэ мэн болохоор боловсролын байгууллагад ажиллаж байгаа багш болон хүүхдийн тулд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол хамгийн том саад бишэл болдог гэж үздэг аутизмтай хүүхдүүдийн хувьд. Темп тантрумыг басгаж байхгүй бол цаашаа одоо нөгөө сурах хөгжих процесс нь маш ихээр удаашрдаг гэж үзэж байгаа. За тэгэхээр энэ байдал темп тантрумыг зөрчилтэй байдлаар давж гарнаа гэж болдгоо. За зөрчилтэй байдлыг одоо эсвүүцэх нөгөө нэг темп тантрум байж идэг. За ингээ уйлаад өгсөн төгсөөд эсвэл хичээл даатгаараар өгж байгаа зүйлсийг хийхгүй гэж эсвүүцэж байгаа тохиолдолд яах ёстой вэ? Эцэгчүүд яах ёстой вэ гэдэг бид үйл тавх ёстой гэдэг. За үйлж байгаа гэдэг маань энэ маань сөрөг зан үйл байгаа. Тэгэхээр сөрөг зан үйлийг одоо бид нар урамшуулж болохгүй. Тийм болохоор бид нар үйл тавх ёстой. Энэ үйлж байж байгаа гэдэг үйлж байгаа энэ зан үйл маань болохоор яг юу хүсэж идэг вэ гэхээр анхаарал эсвэл одоо нөгөө одоо энэ тухайн байдлаас тутах гэсэн энэ оролдлогууд байж идэг. Тэгэхээр энэ үйлж байгаа байдал дээр ерөөсөө анхаарлаа хандуулж болдоггүй зэгчүүд анхаарлаа хандуулахгүйгээр аль болох хайрнаар заавалгүй заавалгүй нэг дуусчаад чи босч болно. Эсвэл одоо өөр нэг жишээн дээр гэх юм бол энэ жишгийг чи авч болохгүй, дэлгүүрээс авч болохгүй, өнөөдөр авахгүй хоёулаа маргааш аавна гэдэг байдлаар ямар нэгэн сэтгэл хөдлөлөө хүүхдээ илэрхийлж харуулж болохгүй. Яг сэтгэл хөдлөлгүй юм шиг байгаад маш тайвнаар цөөхөөр ойлгомжтойгоор болохгүй гэж хэлэх ёстой. Яг нэг сан мэдчихсэн ёстой гэсэн. Харин эсвэргээр яавал болохгүй, яавал чи энэ жишгийг авч болохгүй. Эсвэл яавал чи одоо хичээлээ хийж дуусгаад сандлаасаа босч болохгүй гэдгийг эсвэргээр тайлбарлаж өгч болно гэсэн үг. За эцэг эхчүүдийн хувьд одоо нөгөө үйл тавх гэдэг нь одоо аюу хэцүү байдаг. Яагаад гэвэл хүүхд нь уйлдаг. Тэгэхээр эцэгхийн хувьд яг нэг дотор өмөрж байгаа юм шиг санагддаг бол. Гэхдээ энэ маань бид нар ингэж үйл тавх байдлыг харуулах нь цаг хугацааны цаашдын ирээдүйд маш тустай гэдгийг үргэлж бодож авах хэрэгтэй. Тэгээд өөрийгөө маш сайн бэлтгэх хэрэгтэй. Тэгээд нүдрүү нь хатаас зайлсхийж авах хэрэгтэй. Нүүрний мэдээж нөгөө нүүрний хөрөл үзүүлж болохгүй гэсэн шүү дээ. Сэтгэл хөдлөлөө үзүүлж болохгүй. За тэгээд огт ярьж эсвэл тайлбарлаж хийж болохгүй, тайлбар хийж болохгүй гэж байгаа. За өөр зүйл төвлөрөөд одоо нэг арай нэг өөр үйл ажиллагаа хийгээд ихтэй. За сөрөг зан үйлийг ингээд болж дууссаныхын дараа одоо нөгөө анхаарлаа хандуулах хэрэгтэй.
чи уйлаад тайвширсан уу гэд батцтай гэсэн үг. Чи юу энэ чихрийг авах хүсэж ийсэн юм байна тийм үү? Тэгвэл надаа гэж хэлээрэй гэд нөгөө уйлж байгаа тэр зан үйлийг орлуулах зан үйлийг орлуулах тэр зөв зан үйлийг зааж байдлаар энэ тиймэр тамдууныг багсаж болдог. За энэ нөгөө зан үлийн жигсаалт байна. За энэ одоо өснөгтийг харах юм бол эерэг зан үйл, сөрөг зан үйл гэдэг хоёр төрлийн зан үйл байж байгаа. За хүүхдийн гаргаж байгаа бүгдийг л үйл хөдлөл ааш аран шиг одоо жишээлбэл эерэг болон сөрөг гэдэг хоёр хуваах боломжтой байдаг. За хүүхд нь ямар нэг үйлс гаргалаа за энийг би хөгжүүлэх ёстой зөв зан үйл байна гэвэл зөв зан үйлийн талтаа одоо бичээд гэсэн. Хүүхдийн гаргаж байгаа бүх зан үйлийг доош нь жигсааж бичиж хагаад эерэг болон сөрөг гэдэг хоёр хуваан гэсэн. За тэгээд сөрөг зан үйлийг бас бичиж аваад за өсөд буйлж байгаа за энийг юу яаж орлуулах болохгүй гэдэг санаануудаа бас бичих хэрэгтэй гэсэн. Бид нар эцэгтэй бид нар одоо хүүхдээ аюул сайн мэддэг үйлдэлүүдийг мэдчихдэг. Гэхдээ ингэж бичиж тэмдэглэж авснаар тухайн зан үйл дээр илүү юм тодорхой системтэйгээр ажиллах боломжийг бид олгож өгдөг гэсэн. Тэгэхээр энэ зан үйлүүдийг ингэж бичиж тэмдэглэж авах нь аюул үр дүнтэй байж байгаа. За эерэг зан үйлийг жишээлбэл биччихээд цаашаа заавал би урамшуулах хэрэгтэй шүү. Цаашаа яаж хөгжүүлэх вэ гэдэг төлөвлөгөө басаатна тулгуурлаад бичих боломжтой байна. За тэгэхээр та эцэгчүүд та бүхнийг энэ зан үйлийн хүслэлт аюул сайн ашиглаж хийсэй гэж хүсэж байна. За дараагийн хэсгийг За тэгэхээр найз нөхөд систем тэгэхээр 2-оос 7 насны хүүхдүүдийн онцлог бол яг үе тэнгийнхнаасаа эзэдээ суралцах хүнстэй байдаг. За тэгээд бидний гадаад ертөнцийг, нийгмийг болон танин мэдхийн онцлог нь бид бол тоглоомноос хамааралтай байдаг гэсэн. Тэгэхээр эцэг эхчүүдийн маань хувьд бол хүүхдээ яг сургууль сэтгэлд нь бүрэн хамруулах шаардлагатай. Мөн яг энэ тоглох зөв эерэг талаас нь тоглох юм дадлыг олсгох хэрэгтэй байдаг гэсэн. Тэгэхээр 20-оос 7 насны цэцэрлэгийн насны хүүхдүүдийн маань хвчлэн гаргадаг сөрөг зочдууд, сөрөг таадууд нь юу байдаг вэ гэхээр тоглоомоо хид өмчлөх эсвэл тусдаа хуваалцахгүй байх, эсвэл яг нөгөө нэг тойрог одоо хамтарч тоглохгүй байх зэрэг асуудалтай нүүр тулгардаг. Тэгэхээр эцэг эхчүүд маань гэртээ яг хүүхдтэйгээ одоо нөгөө тоглох талтай тоглоомыг нь хуваалцах байдлаар ерөнхийдөө бол эхлээд чи тоглоно, одоо би тоглоно тийм учраас чи бүлээх ёстой гэдгийг нь бол заавалчгүй тайлбарлагдсан байх шаардлагатай. Ингэснээр хүүхдүүд маань цэцэрлэг дээрээ ирээд тоглоомоо бусдаа хуваалцж тоглох бусдаа тэгээд өөр хүүхдийг бүлээх зэрэг ийм нийгмийн аягүй том чадваруудад боловсруулдаг гэсэн. Тэгэхээр нөгөө нэг гэртээ бас энэ яг нийгмийн хүлээ дараалалтай байх зэрэг бүлэг тоглоомнуудыг бас аягүй тоглох нь чухал байдаг. За тэгэл энэ 2022 онд аутизмтай хүүхдүүдийн ерөнхийдөө бол нөхөрлөлийн чанар нь сэтгцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг бол судалсан байгаа. За тэгэхээр энэ судалгааны яг гол үр дүн нь юу байсан бэ гэхээр эерэг нөхөрлөлийн чанар нь бол сэтгэл хөдлөлийн шийдвэр тэмдгүүдийг бол буурж ирсэн. За тэгээд энэ судалгаа маань бол ерөнхийдөө бол аутизмтай өсвөр насны хүүхдүүдээс гэсэн судалгаач гэснээр аутизмтай бага насны хүүхдүүд ч гэсэн яг өөрийн гэсэн найз нөхдөдтэй болох нь бидний сэтгцийн эрүүл мэнд олон нөгөө нэг нийгэмд одоо эзлэх, нийгэмд бүл нийлүүлэх чадварууд нь эрг нөлөөтэй байсан байгаа буюу тэр чадваруудыг нь дэмжиж байгаа гэсэн. За дараагийн судалгаа нь болохоор аутизм ба харилцаа ойлголтын бэрхшээл хөгжил болон сэтгцийн эрүүл мэндэд үзүүлэх үр дагавар гэж байгаа. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг харилцаа ойлголтын бэрхшээл гэж яг юу юм бэ гэхээр ерөнхийдөө бол бид нар багтнаад сурч эцэг эхчүүдтэй аутизмтай хүүхдтэйгээ харилцахад бол бэрхшээл үүсдэг. Бидний онцлогоос нь шалтгаалсан. Тэгвэл аутизмтай хүүхдүүд ч гэсэндээ ээжигээ эсвэл багшаагаа эсвэл хүмүүсийг хин нэг ойлгохгүй байх бэрхшээл биднийг ойлгохгүй байдаг бэрхшээлүүд үүсдэг гэж үзэж байгаа. Тэгэхээр яг энэ нөгөө харилцаа ойлголтын бэрхшээлийн улмаас аутизмтай хүүхдүүд нийгмийн харилцаанд ороход саадчраад байна, үүдээ итгэлгүй байгаад байна.
гэдэг судалгааг ерөнхийдөө бол энэ судалгаа бичсэн байгаа. За тэгэхээр энэ бас 2021 онд хийгдсэн 667 хүн оролцсон. Үүний 335 нь бас энгийн хүмүүс. За тэгээд үлдсэн хүмүүс нь бас аутизмын бэрхшээлтэй хүүхдүүд байсан байна. Тэгэхээр энэ судалгааны одоо гол дүгнэлт нь юу юм бэ гэхээр ерөнхийдөө аутизмтэй хүмүүс тэгэхээр яг нөгөө нийгэмд оролцож байгаа байр сууриараа өөрийнхөө онцлог тохиолсон байр сууриаар оролцсон. Буюу хүмүүсийг тэднээс хэтэрхий их юм хүлээгээд хэтэрхий өөрсдөө байлгаад яг энэ нэг 6-нд бариулгаад чи ингэж болохгүй чи тэгж болохгүй гэхээсээ илүүтэйгээд яагаад энэ зүйл болоод байна? Тэгээд энэ өөрийгөө яг юу гэж илэрхийлэх байна гэдгийг нь илүү хад ойлгох юм бол энэ хүмүүс нийгэмд өөрсдийн гэсэн байр сууриа эзлэж явахад судалсан илүү бага байх юм байна гэдэг зүйлийг судалсан судалгаа байгаа гэсэн. За тэгэхээр өнөөдрийн сургалтаа ерөнхийд нь дүгнэлт хийлээ. За эцэгчүүдийн гэх юм бол аутизмтай хүүхдийг одоо хүүхдийн төв ерөнхийдөө хөгжлийн хоцрогдолтой байгаа хүүхдүүдийн одоо хоцрогдолт нь илүү анхаарахаас илүүтэйгээр одоо нөгөө оншинд илүү анхаарат байдаг. За тэгэхээр яг аутизмтай хүүхдтэй ажиллаж байгаа мэрэгчлэлний үед хэлэхэд яг онш гэхээсээ илүү тухайн хүүхдийн хөгжлийн хоцрогдол нь илүү чухал юм аа. Тухайн хүүхдтэй хоцрогдолтой нь яаж ажиллах вэ гэдэг илүү том асуудал байдгаа гэдгийг нэмж дурдмаар байна. Түүнээс гадна бид нэр аутизмтай хүүхдтэй харьцахдаа одоо жишээлбэл гаргадаг түгээмэл алдаанууд гэх юм бол эцэг эхийн хувьд одоо хүүхдээрээ удирдуулад идэг. Бид нар хүүхдэд чиглүүлэх ёстой байдаг. Хүүхэд биднийг чиглүүлээд идэг нэг тийм алдаа гараад идэг. За энэ алдааг болохоор түрүүн бид нар үзүүлсэн зарчимтай байх байдлаар засчуулдаг. Зарчимтай байх байдлаар ерөнхийдөө одоо бид нар удирдах чиглүүлэх боломжтой гэсэн. Энэ зарчимтай байх байдлыг ашиглаад муу адил одоо зөв эерэг зан үйлийг одоо суулгах одоо боломжтой гэсэн. За нэг эерэг зан үйлүүд ингээд суугаад эхлэх юм бол хүүхдийн хувьд одоо юу гэдэг анханасаа тухайн зүйлийг зөвөр хийгээд сурцсан бол энэ маань маш сайн гэсэн үг. Хэрвээ сөрөг зан үйлүүд батчаад явчих юм бол тухайн одоо сөрөг зан үйлийг алга болгохын тулд ажиллахын тулд жишээлбэл эхлээд нэгдүгээр энэ сөрөг зан үйлээ одоо байхгүй болгоод дараа нь эхнээс нь одоо байшин барьж байгаа юм шиг барина гэдэг бол айгүй хэцүү зүйл байждаг. Тэгэхээр яг дөнгөж аутизмтай гэдгийг мэдж байгаа эцэгчүүдийн хувьд одоо юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэхээр анхнаас нь одоо энэ зан үйлийг эерэг байдлаар нь зааж сургалтсаад тэр илүүтэйгээр анхаарсан зөв юм болов гэдэг энэ хувь хүний бодол ээж идэг. За тэгээд энэ урамшууллыг одоо байнгын ажиллах хэрэгтэй. Зөв эерэг зүйл эерэг зан үйл зөв үйлдэл байна гэж бодох болгондоо урамшууллыг ажиллах нь хамгийн үр дүнтэй байдаг гэж үзэж байгаа. Тэгээд одоо сөрөг буруу зан үйлд миний одоо хариу үйлдэл тухайн эцэг эхийн одоо хариу үйлдэл нь энэ сөрөг буруу зан үйлийг бас очуулж урамшуулж идэм байна гэдгийг аюу сайн бодож авах хэрэгтэй байна. Одоо жишээлбэл ямарваа нэгэн буруу үйлдэл хүүхд гарлаа гэж бодоход тухайн үйлдэл нь эцэгхэд инээдтэй санагдаад инээчлээ гэж бодоход тухайн одоо буруу зан үйлийг батжуулсныг сүргүй урамшуул бодоод гэсэн үг. Тэгэхээр эцэгчүүд бид нар бүгдтэйгээ ажиллаж харьцаж одоо нөгөө зөвөр хөгжүүлэхийг хүсэж ивэл өөрсдийнхөө үйлдэл дээр маш их анхаарал хандуулж цэцэнтэй байх шаардлагатай болдог нэ. За тэгээд мөн үнэн сургалтаараа бид нар нөгөө зургийн харилцааны талаар ярьсан байгаа. Их эцэгчүүд зургийн харилцааг ойлгохдоо одоо энэ нөгөө одоо ингээд зураг ачлаад ивэл хилд авахгүй юм шүү. Тэсэнтэй хүмүүс ингээд зөвхөн зургаар харилцдаг хүмүүсүүдээ гэдэг тийм боломжлолууд байгаад идэг. Яг үүндээ энэ зургийн харилцаа гэдэг маань хилд орох одоо процессын хамгийн үндсэн одоо нөгөө чухал нэг элемент нээждэг. Аутизмтай хүүхдүүд одоо үг мэдхгүйдээ эсвэл одоо хилж удаа хилд орохгүй байгаа биш. Яаж харилцах арга замаа олохгүй байгаа учраас нөгөө хилд орох процесс
процесс нь удаашраад байгаа гэж үзээд байгаа. Энэ зураг бидэрт яг юу гэж байгаа вэ гэхлээр энэ зураг маань одоо яаж үнтэй харилцах вэ гэдэг тэр нөгөө процессыг нь ойлгох гэсэн. Би одоо аль нь зурагтай зураг аав ээжд өгж байгаа бол би аль нь итмээр байгаа юм байна гэдэг ойлголтыг аав ээждээ өгж байгаа юм байна гэдэг харилцаа би нэг үг хэлвэл буцаагаад надад бас нэг үг хэлт юм байна гэдэг энэ процессыг ойлгоход энэ зураг тус нэмэр үзүүлдэг гэсэн үг. Тэгэхээр эцэгчүүдийн буруу ойлголт одоо зурагтууд хэд зэрэг удаасрал гэдэг буруу ойлголтыг нэг бодсон бодгийг найдаж байна. Тэгээд дээрэс нь энэ зураг нь зөвхөн энэ зургаа ингээд нөгөө одоо дугуйгаар ингээд би зургаар харилцаатаа мэдээд нөгөө харилцаагаа үйл процессаа яг дүгэн зурган дээр үгээ хийсэн байдлаар ингээд нөгөө үгийн сангийн дэмжиж одоо хэд процессыг үзүүлж авдаг. За нэг эцэгчүүдийн нэг одоо хардтай юм юу гэдэг вэ гэдэг. Эцэгчүүд хүүхдүүдээ хэтэрхий сайн мэддэг учраас харилцаа үүсгэх тэр нөгөө бодомжийг нь олохгүйгээр төрүүлээд хөтлөөд идэг. За яа юу болдог вэ гэхээр хүүхэд нөгөө одоо би ингээд ус уяа гэдгийг эцэгчүүд аль хэзээний одоо ус гэж хэлснээс өмнө ингээд төрүүлээ мэдчихэв. За одоо яг үзэж байгаа. За эсвэл одоо яг энэ ус уугчийн байдлаар ингээд гаагаад төрүүлээд хөтлөж байгаа нь хүүхдийг өөрөөгөө нөгөө илтгэх боломжийг нь олохгүй байгаад идэг гэсэн үг. За тэгэхээр одоо жишээлбэл ингээд гар хөтлөж босонгууд одоо эцэг тоглоом авъя гэж гих мэтлээ юм байдлаар гараад идэг. Тэгэхээр эцэгчүүд зөвлөө нь юу вэ гэхээр энэ байдал дээр айдад нөгөө мэдгүй царайд та одоо айдад хүүхдээсээ илүү мэдээллийг асах хэрэгтэй байдаг. Ээждээ зураг заагаад үзвэл эсвэл яг буруугаараа чиглүүлээ заагаад өг. Эсвэл бүгдийн ус бол уу гэж хэлээрээ гэдэг дуурайт байдлаар илүү их мэдээллийг одоо хүүхдээсээ бүлэх хэрэгтэй байждаг. Хүүхдийг одоо өөрийн илэрхийлэхээс өмнө төрүүлээд ингээд хөдлөөд ин гэдэг маань одоо эцэгчүүд хүүхдээ ингээд нөгөө өөрийгөө илэрхийлэх боломжийг нь олохгүй байгаа юм гэсэн. Тэгэхээр энэ байдлаас үүдтэйгээр нөгөө бас харилцаа үүсэх хилт байдал хоош гэдэг. За энэ хэдэн ерөнхий зарчмыг одоо эцэгчүүд өөр дээрээ өсөлт дээрээ суулгаад ажиллах юм бол хүүхдүүд маань бүрэн сайн хөгжих боломжтой гэсэн үг. Аутизмын хүмүүс яг эмгэг учраас тасн тустай яг л иймэрэ байна гэж ойлгоод идэг. Одоо хүнд бол хүн дээрээ байна эсвэл дунд зэрэг бол дундаараа байна гэдэг байдлаар ойлгоод идэг. Гэхдээ аутизм гэдэг бол яг төвсөн байдлаар хөгжүүлж ажиллаж юм бол энгийн байдлаар энгийн хүмүүстэй зэрэгцээд амьдрах боломжтой нэг эмгэг юм гэдэг ойлголтыг бас хүмүүст өгсөн юм. За тэгээд нөгөө аутизмын төрлүүд гэдэг дээр болохоор чинь хүн хөнгөн дон зэрэг гэдэг төрлүүдийн тухай ярьсан. Дээрээс нь нэмээд энэ дээр болохоор 3 төвшин хуваагаад байдаг. Бас 1-р төвшин, 2-р төвшин, 3-р төвшин гэдэг төвшин хуваадаг. За төвшин нь яг юу байдаг вэ гэхээр 3-р төвшин бол одоо бусдын одоо бидаж амьдарч бидаж суралцахад бусдын тусламж хэрэг шаардлагатай вэ? Одоо маш их шаардлагатай бол 3-р төвшөнд одоо байна гэж үздэг. 2-р төвшөнд бол за бусдын тусламж шаардлагатай байна бидаж амьдарч. За 1-р төвшин бол за бусдын тусламж хүүхдэд баг зэрэг одоо чиглүүлэг байдлаар авах юм байна гэдэг байдлаар ингээд 3 төвшөнд хуваагддаг. За ингээд манай өнөөдрийн сургалт ерөнхийдөө дуусж байгаа. За үлдсэн минутуудыг ихлээр бит хоёр асуулт хариулт байдлаар явъя гэдэг байдлаар төлөвлөсөн байгаа. Тэгэхээр чөлөөтэй тавхан асуулт зүйл байвал асууж болно. Сургалтын материалын файлаар нь авч болох болов? Болно. Энэ материалыг файлаар нь авч болно. Та юу манай Аутизм Монгол ланд төрөмс байгууллагын Facebook пэйжээр
холбогдоод материалуудыг авч олно. Ойлголоо, баярлалаа. Тэгээд энд бас системтэй мэдээ өгч байгаа талархаж байна. Тэгээд одоо яг бидний сайн хийж байгаа энэ сургалтын сууж байгаа хүмүүсээ зарим нь аутизмтай хүүхдтэй байгаа, зарим болохоор магадгүй миний хүүхэд аутизмтай байж магадгүй гэж одоо орж байгаа хүмүүс бас байгаа. Тэгээд яг ямар шинж тэмдэг төрөл одоо эцэгчүүд маань их хандлагатай одоо хамгийн түрүүнд хаана хандах нь зохистой. Замун ингээд аутизмтай хүүхдтэй болчлоо гэх тийм маш их санаа зовдөг. Тэгээд эцэгчүүдээ одоо санаа зовдоо одоо бэлтгэн даван тавьтай. Эцэгч нар маань орчтой одоо орчтой мэдээд өгч байгаа учраас надад асууж байгаа. Эцэгчүүд бас энэ эцэг байгаад идэх шалтгааны бас та юу гэж тодорхойлох вэ? Сүүлчийн асуултыг нь яг сайн сонсч чадсангүй юу гэсэн бэ? Сүүлчийн асуулт нь эцэгчүүд маань аутизмтай хүүхдтэй болчлоо гэдэг маш их санаа зовдөг тийм ээ. Тэгэхээр энэ байдлаа яг тийм даван тавих вэ? За мөн бас эцэгчүүдийн хувьд бол ингээд энэ эмзэг байгаад байдаг бас тийм шалтгаан одоо яг юунаас үүдэлтэй вэ? Энэ талаар та сэтгэл зүйч хүний хувьд бас тайлбарлаж өгөөч гэж хүсэж байна. За эхнээс нь эхлээд ярий. Аутизмтай хүүхд за түрүү нөгөө нэг юу слайдн дээр үзүүлсэн нөгөө ягаан дэвтрээ нэгдүгээр аюу сайн хөтлөх ёстой. Ягаан дэвтрээ хөтлөж байхад аливаа төрлийн структурууд ажиглагдаж байгаа юм мэдээж асуудалтай байна гэдэг анхны тэр нөгөө юу сайнуудыг бас хамт олно гэсэн үг. Ямар нэгэн хөгжлийн асуудал байна гэдэг нь ямар нэгэн асуудал ямар нэгэн зүйл одоо энэ хөгжлийн асуудал үргэж ийна гэсэн үг. Тэгэхээр тэр асуудлыг олж цтай тэгэхээр мэрэгжлийн байгууллагууд хандах хэрэгтэй гэсэн үг. За яг классик аутизмын шинж тэмдгүүд гэх юм бол мэдээж нөгөө хэл ярианы асуудлууд байна. Ихэнх эцэгчүүд за хэл дудаа ороод ийн гэдэг байдлаар мэддэг хамгийн анхны мэддэг шинж тэмдгүүд нь бас тийм байдаг. Хэл дудаа ороод ийн хэрвээ хөнгөн хэлбэрийн аутизм байх юм бол одоо ингээд ерөнхийдөө ингээд хөгжлийнхаа дагуу хэлд овцсон байж идэг. Гэхдээ бусад хүүхдүүдтэй харилцахгүй байна гэдэг. Одоо бусад хүүхдүүдээ яг зохицтой тоглохгүй байна гэдэг байдлаар бас мэдж болно. Эцэгчүүдийн хувьд яг өөрийнх нь хүүхдийг өөрийнх нь насны хүүхдтэй ямар байдлаар болж байгааг юм жишээлбэл шалгаад үзэх юм болов гэж би хэлж байгаа. За тоглолтоо яг зөв зөвхөстойгоор зориултын дагуу тоглож чадчих чинь үгүй юу гэдгийг бодсон бол ерөнхий ойлголтууд бас боломжтой байдаг. За хэллээрээ одоо стандарт гэсэн хэлээрээ харилцаж чадчих чинь үү? Эсвэл яг найрсгаар өдөрч одоо ээлж дараатай тоглож чадчих чинь үү? Олон төрлийн тоглоомор жишээлбэл зориултаар нь тоглож чадчих чинь үү гэдэг байдлаар харж байна гэсэн. Тэгэхээр хүүхэд гэдэг нь хүүхдийн хамгийн том үйл ажиллагаа нь ерөөсөө тоглоом байдаг тийм ээ. Одоо багцны хүүхдийн хувьд тэгэхээр тоглоомтой яаж харьцаж чинь гэдгээр жишээлбэл аутизмтай юугүй юу гэдгийг бас анхны тэр нөгөө шинж тэмдгүүдийг бас боломжтой байдаг. Тэгээ манай нөгөө үздэг онцлогооны юу арга гэсэн ерөөсөө тоглоом дээр суурилж идэг. Тухайн тоглоомыг зориултаар нь хийж чадж гин үгүй юу? Тоглох танаатай яг ямар байдлаар харилцаж гин гэдэг дээр суулж хийгдэж байгаа гэсэн. За тэгээд эцэгхийн үед нөгөө хүлээн зөвшөөрөх гэдэг асуудал бол амар хүнд бэрхшээлтэй зүйл байж идэг. Аутизмтай гэдгийг сонсбол мэдээж нөгөө ямар ч хүнд бол айгүй давхад хэцүү даваа гэж идэг. Гэхдээ юу гэдэг нь хүлээн зөвшөөрөх, хурдан хүлээн зөвшөөрж хурдан одоо цаашаа хөгжүүлэх ёстой гэдэг ойлголтыг одоо бодох нь илүү мэдээж нь одоо хүн учраас тэр бол мэдээж нэгдүгээр аюу хэцүү зүйл даван туулахад аюу хүнд бэрхшээлтэй. Тэгэхээр нөгөө ямар нэгэн хүнд хэцүү зүйлийг даван туулахад нөгөө даван туулах хідэн процессүүд байдаг тийм нөгөө мод үйж байдаг тийм. Тэгэхээр хамгийн нэгдүгээр юу гэдэг аутизм гэж юу гэдгийг аюу сайн судлах хэрэгтэй болов уу гэж би бодож байгаа. Аутизм гэдэг эмгэгийн талаар мэдлэгтэй болох нь бас аюу чухал юм болов уу
гэж би бодож байна. За хэрвээ хүмүүс нөгөө нэг яагаад ингэж нөгөө сэтгэл одоо тавгүй байдаг вэ гэхээр тухайн эмгийн талаар мэдгүй байгаа учраас тавгүй байгаа. Хүн ер нь аливаа зүйлийг мэдгүй байвал тэр маань нөгөө төвшөр болж ирж идэг тийм ээ. Яг тэрнтэй адилхан. Тэгэхээр аутизмын талаар нэгдүгээр хамгийн түрүүнд аюул сайн судлах хэрэгтэй юм бол өөрийнхөө хэмжээнд аюул сайн эрэл хайгуул хийх хэрэгтэй. За хоёрдугаар нь гэхээр дэмжлэгийн бүлгүүд байвал бас зүгээр тийм эцэг эхчүүд одоо тэнгэрлэг ээжүүд жишээлбэл нөгөө ээжүүдийн бүлгэн хэмчлэн ингээд нөгөө яг адилхан төсөөтэй асуудалтай хүмүүстэй нэг бүлэг болж одоо юугаа хуваалцах нь одоо санал бодоо хуваалцах нь бас аав бол процесс маш сложно. Яа тэгээд бас нөгөө өөртөө бас нэгдүгээр бас анхаарал тавих хэрэгтэй. Мэдээж бүгд нь аутизмын хүрээний эмгэгтэй гэж байгаа. Гэхдээ бас нөгөө өөртөө анхаарал тавих нь хүний чухал асуудал. Өөрөө сэтгэл зүйн хувьд, бие махбодын хувьд эрүүл үйжиж бүгдийг хөгжүүл миний том шүүрэг нь олно гэдгийг аюул сайн бодож ойлгох хэрэгтэй гэсэн. Тийм байна. За миний зүгээс ерөнхий нэг 3 зөвлөгөө юм бол юм байна. За баярлалаа. Сонгор цус зөвчөөс асуух асуулт байна. Хүүхэд хөгжүүлэх талаар бас олон сайхан аргуудыг бас зааж хэлчихлээ. Нээлт имжилгээг болохоор сургууль цэцэрлэг дээр одоо гишгэн зохион байгуулалт зүгээрээ хүүхдүүд аутизмтай хүүхднийг ангид ороод суулаа гэхэд зарим тохиолдолд одоо тавгууртай хорилох хашгирах тэгээ бусдаа саад болгох тэгээ одоо ийм тохиолдлууд бас гардаг. Тэгэхээр энэ дээр одоо бас яавал зүгээр байдаг вэ? За мөн болохоор хүүхд маань ингээд хөгжүүлээд явж байхад аутизмтай хүүхдүүд маань ингээд одоо тий зан чанарын хувьд болон зан авирын хувьд ингээд хуралт хийх юм тохиолдол байдгүй. За мөн тэр зургийн картыг тийм материал Монголд байдгүй. Бид нар хаанаас авч болох вэ гэсэн асуулт байна. Яг зургийн картаас хариулаа явъя. Ерөнхийдөө зургийн картыг эцэг үүдтэйхөө хэрэглээ болон боломжийг суурилж төр бүрийн аргаар хийх боломжтой байдаг. За тэгээ манай цэцэрлэгийн хувьд юм бол ерөнхийдөө хин цаас эсвэл дотоод цаас ашиглаад тэгээд нөгөө журналуудад хэрэглэдэг. Эсвэл зузаан дотоод цаасан дээр бол зургийн картыг шууд гаргах боломжтой. За тэгээд мэдээж хүүхэд ашиглаж байгаа юм чинь журналистсныхаа дараа нөгөө нэг энэ эрмэг болонгууд одоо ингээд тойруулаад аюулгүй хажилж өөрийгөө одоо хүүхдийг биштэхгүй байх хараа зургийн картыг хийх шаардлагатай. Тэгэхээр нөгөө нэг зургийн картыг одоо хийхдээ ашиглах зураг нь ихэвчлэн одоо хүүхдийн өөрийнх нь зураг болон гэр бүлийнх нь за тэгээд яг өөрийнх нь эдэлж хэрэглэж байгаа зургууд байх юм бол илүү ашиглахад үр дүнтэй байдаг. Тэгэхээр яг нөгөө нэг цэцэрлэг дээр одоо жишээлх юм бол бид нэр яг нөгөө хүүхдүүдийнхаа зургаар ингээд зургийг аваад зургийн картууд хийдэг. Тийм учраас эцэгчүүд маань ч гэсэн яг гэртээ энэ аргыг хэрэглүүл илүү зүгээр байх гэж бодож байна. За тэгээд тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө нэг гинт энэ сөрөг заавал гаргаж стресстэж, уурлаж, хөрөндөж байхад ямар арга хэмжээ авах вэ гэсэн юмсан. Тэгэхээр ерөнхийдөө бол бүгдийг сургууль гэсээд сургууль гэсэн зохицохыг аягүй сайн ойлгох шаардлагатай. За тэгээд тэрнээс гадна бүгдээ сэтгэл хөдлөлөө хэлбэн эргээр илэрхийлэхээ гэдэг арга замуудыг заасан байх шаардлагатай гэсэн. Тэгээд энийг хэзээ яаж зааж өгөх вэ гэхээр ямар үед тайван байх уу, хаана хэд хэмжээгээр уурлаж болох уу гэдгийг нэгдүгээр тайлбарлана. Хоёрдугаар хоёрдугаар гэх юм бол ууртай бохимдсан үедээ тэрийгээ хэв хэмжээнд яаж стрессээ зүгээр илэрхийлэхээ гаргах вэ те уурлаа гэж шууд орилох биш тэрийгээ бичиж тэмдэглэх эсвэл яг нөгөө нэг өөрөө стресс үедээ гаргаж ирээд ингээ базах ч юм уу те тэмхүү зүйлстэй хэрэгцүүнүүдтэй хамт явахд их зүгээр байдаг. За тэгээд яг шамруулах боловсролын хүрээнд бол ерөнхийдөө бол нөгөө нэг сүүдэр багш байж бүгдийг шууд тайлбар арга хэмжээ авах ч юм уу эсвэл авчны солих ч юм уу тэмхүү арга хэмжээ бол шаардлагатай гэж үзэж байна. За тэгээд нөгөө сургалтыг жишээлбэл
нөгөө сургуулийн орчинд яг хямруул байдлаар зохион байгуулалтын нөгөө нэг журмаараа жишээлбэл гарцсан байдаг. Та нөгөө 2019 онд батлагдсан хямруул боловсролын журам гэдэг шамруул одоо сургалтын үйл ажиллагаа зохион байгуулалт журам гэдэг байгаа. Тэр журмыг сайн уншаад үзэх юм бол жишээлбэл гаргалгаануудыг гаргаад байж идэг. Шас жишээлбэл яг ямар тусламжуудыг үзүүлэх ёстой вэ гэдэг дээр жишээлбэл нөгөө хичээлийн хөтөлбөрүүдийг зөвхөн таны хүүхдэд зориулаад бусад нь хичээлийн хөтөлбөр болгож оруулах тийм. Тэгээд хэрвээ бүр дэмжлэг шаардлагатай бол сүүдэр багшийг сургуулаараа дамжуулаад арай дүүргийнхаа сургуулийн хэсэг рүү одоо өргөж гаргаад сүүдэр багшийг жишээлбэл эрхэм нийт их мэтчлийн нөгөө дэмжлэгүүдийн талаар журмууд байж идэг. За XCD боловч нөгөө тухайн багшид жишээлбэл дээрээс нь яг ажиллахад бол айгүй бэлчээлт хийж идэг яг нөгөө бодит амьдрал дээр. За энэ дээр бас зэрэг эцэгчүүдийн нөгөө оролцоо айгүй чухал. Бас дээрээс нь одоо анхнаасаа жишээлбэл хүүхдийг 1-р ангиас сургуульд орохоос нь эхлүүлээд нөгөө хязгаар үйл ажиллагаа гэдэг бол айгүй нөгөө юм суурийг нь сайн тавьж үздэг гэсэн. Тэгэхээр 9 сарын 1 болохоос өмнө жишээлбэл хавраас нь эхлүүлээд орж байгаа сургууль орж байгаа ангиар нь одоо өдөр болгон баг-багаар ингэж оруулж авах хэрэгтэй. Хаан суух уу, судлыг нь тоолож хэрэгтэй. Хэмжчихсэн гэдэг нөгөө яг 9 сарын 1 болоод аюу олон хүүхдүүд цуглаад ингээд авирч биш баг-багаар ерөнхийдөө нь тасгаж танил болгож явах нь хамгийн үр дүнтэй аргуудын нэг байгаад идэг. За тэгээд түрүү бас тэгзүүчийг хэлсэнчлэн одоо жишээлбэл сургуулийн дундуур одоо уурлаж хөрлөх байдал дээр бол жишээлбэл яг зураг бичлэгүүдийг ашиглаж ойлгох хэрэгтэй. Жишээлбэл энэ сургуулийн үйл ажиллагаа явагдаж байгаа учраас чи хичнээн уурсан байсан гэсэн одоо нөгөө уураа яаж хэлэх вэ гэдгийг нь одоо өөр байдлаар чиглүүлж хэлсэн юмхүү аргуудыг ашиглах хэрэгтэй байгаад идэг. Тэгээд мэдээж нөгөө бидний ярьж байгаа шиг ийм амархан зүйл биш. Одоо ингээд шууд ингээд хийгээд хэрэгжүүлэхээр болцоор зүйл бол биш. Айгүй хугацааны дадал, хадны батамж, хичээл зүтгэл айгүй шаардлагатай гэж идэг. Тэгэхээр нөгөө зарим нэг нөгөө эцэгчүүдтэй уулзаад одоо сургуулиудад сураад амар сайн тасж байгаа хүмүүсийн эцэгчүүдтэй уулзаад асууж хахад за сургуульдаа тасгаж 3 жил болдоос ууггүй явсны эцэст овоо хүүхэнд одоо яг суугаад хийдэг боллоо гэдэг эцэгчүүд байдаг. Тэгэхээр одоо юу гэдэг эхний жил дээр нь бууж өгөхгүй ш. Ингээд бүр салтгүй сайн хичээгээд ингээд явуулаад хэвчтэй гэсэн үг юусоо байнгын давтамжтай юусоо ууггүй оролцох айгуу чухал гэсэн. За өөр асуулт байгаа юу? Дунд нь сая нэг асуулт орхигдсон уу? Тестийн нэгтэй хүүхдээ хөгжүүлээд явж байхад хүүхдэд одоо ухрал гарах бол ажиглахгүй гэсэн. За ухрал гэх юм бол за нэг тодорхой хувьд ухралд ажиглах боломжтой. За яагаад вэ гэхээр нөгөө нэг тогтмол хөгжүүлэх үйл ажиллагаа явахгүй байгаа дэвэл мэдээж ухрал харагдана. Чадрын төвшин маань ингээд энэ хэсэг дээр ингээ байж ин хүүхэд маань татна чадахгүй тийм хүлээхгүй. Тийм учраас байнгын нөгөө сургалтын үйл ажиллагаа, дэмжих үйл ажиллагаа явахгүй яг энэ маань ухралчиг харагдана гэсэн. Мөн нөгөө ярьдаг байж байгаад ятаа болчлоо гэдэг хүмүүс бас хэлээд идэв тийм мэддэг зүйлээ мэдээ болчлоо гэж хэлээд идэг. За энэ дээр бас нэг Редийн синдром, Хелдрийн синдром гэдэг яг аутизм дотроо байдаг нэг хэлбэрүүд бас байгаад идэг. Энэ маань нөгөө баг зэрэг бүгдийн чадваруудыг хаалга нөлөөл болоод идэг тийм арай нэг өөр хэлбэрүүд нь бас байгаад идэг. Баярлалаа. Солонгос асуулт байна.
Өдрийн мэндэ. За ийм гоё сургалт орж байгаад баярлалаа. Нөө нэг одоо манай хүү 2 дугаар анги. Тэг яг нөө 1 2 дугаар ангид ингээд ангид нь дасах гал ингээд явуулчихлаа. Гэхдээ одоо хүртэл нөө хичээл дээрээ орилдог хэвээр байгаа байхгүй юу? Хичээл өөмүүлээд яг хичээл дуусах сүүлийн 4 5 дугаар цаг дээр амар их орилоод байна. Айгүй их ингэж өөмүүлээд байна гэдэг нөө ангийн багш юм юу ирээд байгаа. Тэгээд энэ дээр яг би ажиллаж байгаа л да. Гэхдээ өөрөөр одоо яаж хүүхдтэйгээ ажиллах вэ? Энэ орилоод хичээл өөмүүлээд байгааг яаж одоо хүүхдтэйгээ ажиллавал зүгээр юм байна. Яг нөгөө бас яг учир шалтгааны бас нарийн арга хэмжээтэй даа жишээлбэл нөгөө хүүхдийнх нь анхаарлаа төвлөрүүл хичээлдээ сууж хичээл гарах нөгөө өөрийнх нь лимит нь бас байж болно. Жишээлбэл бид нар нөгөө эхний 2 цагууд хичээлийн эхний хэдэн цагууд дээр маш сайн анхаарлаа төвлөрүүл тогтвортой сууж юмыг бодогтой байж байгаа сүүл рүүгээ баг зэрэг нозоороод магадгүй тэрнтэй холбоотой байж магадгүй юм. За хэрвээ тэрнтэй холбоотой байна гэж үзэх юм бол жишээлбэл яг хэддүгээр цагаас хийж чинь яг хэр хүртэл хүүхдийнх нь яг тогтвортой сууж хичээл бас лимит бас байж магадгүй юм. Тэгэхээр яг энэ дээр нэг 5 минутын 10 минутын илүү нэг цацралгаа аваад одоо юу гэдэг нөгөө хэрэгтэй байгаа тэр бүтлгөөний энерги буцаад ороод нэг суугаад үзүүл ямар үед юм бол таны нэг тушаад үзүүл бас бүгднийхтэй байж бүсгүй гэдэг нэг санаа байна. За тэгье баярлалаа. За чатан дээрх асуултуудыг болоод сэтгэлдлүүдийг уншаад өгье. За мэдэхгүй юм төгшөөр олж ирдэг гэдэг маш чухал байна гэсэн байна. Дэмжлэгийн бүлгүүдэд эцэг эхчүүд нэгтгэн чухлаа. За эцэг эхээ өөртөө сайн анхаарал хандуулж өөрийгөө орхиж болохгүй. Та өөрөө эрүүл байх ёстой шүү. Багштай маш баярлалаа гэсэн байна. За 4 настай хүүхэд цэцэрлэгт явбал орон тоо байгаа болов гэсэн асуулт байна. Цэцэрлэгтэй холбоотой мэдээллийг нөгөө манай 70 11 40 55 гэдэг утас руу холбогдоод хэлцэх боломжтой. Тийм. Цэцэрлэгийн болохоор манай цэцэрлэгийн эхлэгч бүхэл ажиллагааг хэрэгждэг учраас хүүхдийн оронтоо хүүхд авах процессуудыг холбогдоод хэлцэх боломжтой. За баярлалаа. Хүүхэд сургуультаа дассан зогцсон байх хэрэгтэй. За зан үрлээ хэрхэн зөв гаргах вэ гэдгийг хүүхдэд мэдүүл сургах хэрэгтэй. За сүйдэр багш гэх мэт нэр дэмжлэх хэрэгтэй гэдэг багшийн саналыг дэмжсэн байна. За бас зургийн карт огтоо тоохгүй байгаа 3 дугаар түвшний хүүхдэд яаж ажиллах вэ гэсэн асуулт байна. За тэгэхээр энд хаагдаг хэрэгтээнүүд дээр хурдаад зургийн картыг 3 дугаар түвшинд байгаа. Ингээд өөрөө одоо юу гэдгийг дагуулт байдлаар хэвлүүлэх байдлаар хойноос нь ажиллана гэсэн. За ус ууж байгаа бол ингээд заавалгүй эхлээд зургийн картны булан дээр очиж зураг аваад тодорхой нэг газар устай ойролцоо газар хийдэг нэг юм цэцэл одоо юу гэдэг нэг зан үйл маягийн болгох хэрэгтэй гэсэн. Туршид байдлаар бодох болно. Одоо нөгөө араас нь дагуул ажиллах хэрэгтэй гэсэн. За тэгээд хойдоос нь одоо гарных нь хойдоос бариад гарын чиглүүлэх байдлаар ажиллана гэсэн. За ингээд өдөр болгон энэ маань ингээд нөгөө бас яг миний ярьж байгаа шиг юм амар зүйл хялбар зүйл биш тий. Гэхдээ өдөр болгоны юм байгаа одоо өдөр болгон энийгээ усуултаагаад бол яг тэр зан үйлийг хийдэг байгаа юм бол жишээлбэл юу вэ? Ингээд гарыг нь дагуулаа барьж хахад хүний мэддэг хэвээр. Ингээд гаа чиглүүлж байгаа биш хүүхэд өөрөө ингээд бүтлгөөнийг ингээд өдөрттэйгээ мэддэг хэвээр. За яг тэгж мэдрэгдээд ирэх юм бол одоо яг гарыг нь гараас нь барьж исэн бол одоо дугуунаас нь бариад чиглүүлээд гэсэн. Жишээлбэл ингээд нөгөө бүр нарийн нөгөө одоо ингээд энгийн ботноор нь дандаа ингээд нарийнсаа гэсэн.
Таны гад ингээд яад мэдэгдэж байгаа байдлаас ингээд тусламжийнхаа эд багыг ингээд шийдээд явсан. За бугуунаас барьдаагаад за аяанда бас мэдэгдэн ингээд чиглүүлээд өөрөө ингээд хөтлөөд ирсэн. Энэ хонос нь гих мэттэй ингээд дагаад хамгийн сүүл за дургаа аваарай гэж хүрээд тий бинд нь хүрээд за батлаа ингээд явна гэсэн үг. Мэдээж нөгөө нэг амар удаан цаг хугацаа шаардлагатай аюул олон тусламж шаардлагатай. Тэгээс болохгүй юм гэж юусаа байхгүй. Тэр өчигдөө ингээд нэг өдөр болгон тусламжтайгаар уухгүй батлагтаа гэж чинь батлаа одоо тийхээс За баярлалаа. За танай холбоо орон нутагт ирэх боломжтой юу? Манай аймагт аутизмтай хүүхдүүд олноор онцлог би ирж байна. Зөв чиггүй маш олон эсрэг эхчүүд байна гэсэн байна. Тэгээд айл аймаг нь тодорхойгүй байна. Гэхдээ ер нь бол их аймгийн маань эсрэг эхчүүд бас үүнийг хүсэж байгаа гэж бодож байна. Манай байгууллага ерөнхийдөө одоо энэ жилийн хугацаанд гэх юм бол нэг евро ховд баян үйлсгэрөө нэг явчихад ирсэн. За энэ 4 сарын сүүлээр өсөл рүү бас одоо дорн руу явж ажиллаж байгаа. Тэгээд манайх нөгөө нэг энэ Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг фирмс байгууллага учраас бас зардлын асуудлууд бас байдаг. Тийм хэрвээ хүсэлт тавиад дэгийн мэдчлэн сургалт авъя гэх юм бол бас онлайнаар боломж бүрэн байдаг. Тэгээд манай Facebook page руу эсвэл мэйлээр бас боломжтой болов. За тэр шамруулахыг хэрэгжүүлэхээр гаргасан 4 журмуудыг эцэг эхчүүд мэдээд хүүхдэд зориулсан нэмэлт дэмжлэгийг авахд эцэг эхчүүд өөрсдөө идэвхтэй байж анхаарах хэрэгтэй гэсэн байна. За эцэг эхийн оролцоо маш чухал. 9 сарын 1 болохоос өмнө сургууль дасан зохицуулах ажлыг хавраас хийж эхлэе гэсэн байна. За мөн уурыг хэрхэн зохицуулах менежментэд бид хамтдаа суралцах хэрэгтэй болж байна. Энэ бичлэн одоо мэрэгчнүүдээс ингээд зөвлөгөө авмаар байна гэсэн байна. За хичээл дээр орж хашгирч байгаа хүмүүсийг яг бид түрүү юм ярьсан тийм ээ. За бас гараа өргөсөн хүн байна. Тэр хүн маань шууд яриадах нь нэг гэсэн байна. За би юм болов. За сайн байна уу? Бид энэ слайд одоо авч болно гэдгсэн шүү дээ. Энэ нэг ном танаагаас нэг ном гаргасан байсан. Тэр номд энэ слайд дээр хүү адилхан байгаа юу? Тэгээд хэрвээ номороо байвал тэр нь зүгээр юм уу гэж бодсон. Тэгээ хоёрдугаар болохоор цэцэрлэгт тэр нөгөө нэг сургуульд ойрох тэр суурин тавигдах боломжтой юу танаа цэцэрлэгт хэрвээ хандвал тэгтээ яг цэцэрлэгийн эрхлэгчээс асуугаараа гэдэг түрүүний дугаар хэлэх шиг болсон тий. Тэгээд ер нь одоо байн хүүхдээ одоо сургалтанд хамруулж чадахгүй цэцэрлэгт явуулж чадахгүй байгаа хүмүүс одоо иймэрхүү карт ямархуу картыг байдаг юм бол тийм үзэж сонирхоод бид нар өөрсдөө хийх гэж оролдоод ингэвэл боломжтой юу гэж асуусан. За би бол нөгөө тийм утгаар татвар тий. Юу энэ зургийн картны үед юм бол та бүхэн нөгөө өөрсдөө боломжтой. За би танаас нэг юу үзүүлээ. Зургийн картны байд үнэтэй харуулъя. Зургийн картыг бол харилцааны юунд та хавыг хав хэмжээтэйгээр хэвждэг нь 500 хэмжээтэй 500 хэмжээтэй нэг юу харуулдаг. Энд тасан энтийн төрөлтэй жаарай. За багшийн гаргалтыг ярьж бай. За тогтмол хөгжлийн үйл ажиллагаа явуулахгүй бол хүүхдийн хөгжилд ухаалт болно. Ярьж байгаад ярихгүй болчихоор аутизм дотроо байдаг өөр юмнууд байдаг. За энэ хэл яриагаа алдахад хүргэдэг гэсэн байна. Тэгэхээр яг эцэг эхчүүд биднээс нөгөө байнгын үйл ажиллагаа, тогтмол үйл ажиллагаа бол яг зайлшгүй шаардж байгаанаас харагдаж байна. За энд жишээлбэл нөгөө өдрийн дэглэм хуваарийг
одоо энэ стандартын дагуу хийгнэ. Стил нөгөө харилцааны зургийн картуудыг 7 см-ийн 7 см эсвэл 5 см-ийн 5 см-аар хийх нь. Түрүү хийсэнчлэн нөгөө бэлэн зургнуудаас илүү өөрийнх нь яг хэрэглэх зүйлсийн зургийг утгаараа аваад өөртөө хэвдээд юмад илүү үр дүнтэй байгаад байдаг. Хэрвээ бидний автомаар байгаа бол нөгөө датагийн нэг байгаа шамрууд гэдэг. Бодтын яамны сайтн дээр хэлээд нөгөө бэлэн зургийн картын зургнууд үйж идэг. Тэрийг яг энэ хэмжээгээр хэлээд боддог. Энэ өдрийн дэглэм хуваар итгэл энэ харилцаатай холбоотой зургнууд яг энэ хэмжээтэй байсан нь болон үгэнд ороод байж идэг. Тэгвэл дараачих нь тэр үгийн сан нэмэлттэй нөгөө бид нар нөгөө картаар ашигласан гэдэг дээ шүү дээ. Үгийн сан нэмэхэд бол иймэрхүү хэмжээтэй зураг байх юм бол боломжтой гэж үздэг байна. За дараачих нь энэ нөгөө одоо story гэдэг. Одоо бүгд ярьсан шүү дээ нөгөө янз бүрийн ингээд буурдаад өөр хийхгүй байна. Буруугаар хийж яана гэдэг дээр хэлээд энэ нөгөө story-нуудыг тоогоод бид хийж боддог. Одоо ингээд зураг тий ангидаа урд ногтын зураг байдаг. Зураг гэдэг дээр үүдэр гэдэг дээр нь хэлээд бод ангидаа ингээд муухай ойрлоо гэж тий дараагийн зургийг нь үзүүлдэг. Ангийн бүх хүүхдүүд айсан гэж тий. Тэгвэл дараачих дээр нь ямар үед гэсэн одоо нөгөө эрэг зан үйлүүд нь байдаг. Тийм ингээд нөгөө story хүүхдүүдийг зааж ийм хэмжээгээр гаргаж ирэх байна. За тавсан бүхэн зургийн хэмжээг тийм ээ. Ургаар ангид сурдаг хүүхэд тоо нэмж хасч чадахгүй байна. Ямар аргаар зааж өгвөл үр дүнтэй байх болоо гэсэн байна. Тэгвэл хэлбэл нэг даруй чадж гин үү, доошоо тааж чадж гин үү гэдгийг нэгдүгээр бодстой. Нэмэлт зүйл чинь ерөөсөө нөгөө нэг 1-2-1-ээс 10 тоож чадах. Эсвэл бол 10-аас 1 буураад тоож чадах. Хийж байгаа. Тэр стандартын нөгөө хасах нэмтээ заахаасаа илүү нөгөө доороос нь ихлээд нөгөө цаана яг хурдтаад цаашаа сураагүй нэгдээс явахтай одоо гэдэг. Бид нар нөгөө нэг 3 дахь ангийн хүүхэд гэдэг утгаар нь хараад авахгүйгээр математикийн татвар нь цаана байна гэж систем бодов. Их багыг мэдж гин үү, олон түүнийг зайлуудыг ядгад мэдэн үү гэдгийг систем бодов. Энэ бүгдийг нөгөө нэг байшин байдлаа суурь нь ямар үе байх уу гэдэгтэй адилхан зүйлүүд бас яг тэрнээс бодов. Бас маш хэрэгтэй сургууль хийж байгаа баярлалаа. Сайн хийж өгсөн байна. За мөн өсвөр насны ямар байх болоо гэдэг энэ дээр санаа зовсон байна. За яг өсвөр наснд бүр хамгийн одоо хүмүүс одоо нөгөө нэг хүүхэд байхад одоо ингээд автомобиль шинжлэх ухаанаар идэх учраас жоохон амар зүг санагддаг. Гэтэл нөгөө хүүхэд байхад тод олон болгодог юм байдаг. За хүүхэд ингээд өмд тутам төөрнө тэ нөгөө хэмжээ нь том болдог. Яг өсвөр наснд бидний одоо яг тул өнгөрөөс өсвөр настай адилхан замыг туулдаг. Магадгүй тэрнээс арай илүү зүв байх боломжтой. Тэгээд юу гэх юм одоо нөгөө одооноос бид нар жишээлбэл эмэгтэй хүүхдийн өсвөр наснд жишээлбэл 8-аас 12 наснд ихтэй 17-оос 19 наснд дуусж байгаа. Хүүхдээс одоо 10-аас 11 наснд ихтэй тэгээд 17-оос 18 наснд дуусж байгаа гэх юм. Тэр одоо 6 цаатаагаас нь ихтэй нөгөө бит хөөцлүүдийг жишээлбэл зураг юм уу, түүх юм уу, бичлэг юм уу тийм айдах бүгд нь ойлгомжтой байдлаар ойлгуулж авах нь зүйтэй болов гэж бодож байна тийм. Магадгүй дараагаар том асуудлуудаас арай багч одоо урьдчилан сэргийлэх боломжтой болов тийм. Хүний биеийн онцлог
эмэгтэй хүмүүсийн онцлог хэмжлэн гэдэг нөгөө өсвөр насны онцгой сэдвүүдийг жишээлбэл дурдж одооноос ойлгуулж хэлж ивэл зүгээр одоо 6-7 тоо гэсэн. За баярлалаа. Тэгээд маш их хэрэгцээтэй мэдээлэлүүд өгсөн баярлалаа. Зайлшгүй хэрэгтэй сургалтууд нэрлэхэд юу байх вэ? Хэл яриа гэж асуусан байна. За тухайн хүүхдийн онцлогоос шалтгаална. Тухайн хүүхд яг ямар төрлийн асуудлууд тулгарч байна, ямар төрлийн сургалтууд хэрэгтэй нэгдний асуудлууд тэр онцлогоос нь хамаарна. Жишээлбэл зан үйлтэй холбоотой асуудлууд байх юм бол мэдээж AB чиглэлээр л явна гэсэн үг. Зан үйлтэй холбоотой асуудал. Одоо тань мэдгүй эсвэл зарим нэг хөгжлийн одоо нарийн булчин, ерөнхий булчин явцрагдууд байх юм бол ахуйц хөдөлмөр засгээд явна. Магадгүй бүгдийн нь явах шаардлагатай хөгжиж болохыг үүсэхгүй. Тийм. Тэгэхээр яг ямар төрлийн явцрагдлууд байна? Тэрнээс шалтгаална гэсэн үг. Хил засал гэдэг маань хил засал гэдэг нэг сэдв байгаад байдаг аюу том сэдв тий. Аутизмтай хүүхдүүдийн эцэг. Тэгэхээр хил засал гэдэг дээр жишээлбэл хиллэг засал гэж байдаг. Мөн хил засал гэж байна. Тэгэхээр манай хүүхдүүдийн хувьд бас магадгүй хиллэг заслаасаа илүү хил засал нь илүү тутам гэсэн үг. Тийм. Тэгэхээр нөгөө мэдээж одоо за би яг хамгийн шаардлагатай гэж үзэх юм бол мэдээж хил заслыг шаардлагатай гэж үзнэ. Дараа нь энэ нь ерөөсө дараа л гэсэн юм байхгүй шүү. Тэгээд хил засал одоо зан үйл заслаар явцтай. Тэгээд засал гэж байгаа. Хөдөлмөр засал гэж байгаа тийм. Энэ хэдийг хамгийн нэгдүгээр одоо жишээлбэл яг цэцэрлэгийн насны хүүхдүүд байгаа гэдэг юм бол явцтай болов уу гэж байна. Тэгвэл ийм сургалтуудаас илүүтэйгээр ер нь ээж аав нар жишээлбэл өөрсдийгөө илүү хөгжүүлвэл хамаагүй үр дүнтэй байна гэсэн үг. Мэдээж тухайн сургалтуудаа явна. Хоёрдугаар цэгтүүд өөрсдийгөө хөгжүүлээд нөгөө харилцаг тэр нөгөө харилцааны нэрээ хандлага дээрээ өөрчлөлтүүдийг оруулаад явах юм бол үр дүнтэй болох. За баярлалаа. За нэг аутисттай хүмүүс оюун өндөр чадвар сайтаж нийгэмшиг чадвар сул учраас 10% ажил хийдэг гинэ. За үлдсэн 90% гэртээ үлддэг, 5% найз нөхдөдтэй байдаг ба гэр бүлтэй болдог. За энэ аутизмтай хүмүүсийн амьдралын чанар маш доогуур байгааг харуулдаг ийм судалгаа гарч ирсэн юм байна. За тэгээд насан турш аутизмтай хүн Монгол хэрхэн ажилд амьдарч байгаа жишээ дурдж өгөх үү гэсэн асуулт ирсэн байна. За би нөгөө энэ ажиллах хугацаанд нэг 2 яг төгсөн одоо нэг 5 юм 24-тэй нэг хүнтэй уулзчихсан аутизмтай. Нөгөөх нь дээр 3 жилийн өмнө нэг дутсан нэг залуутай уулзчихсан. Яг энэ хоёр хүний хувьд гэх юм бол одоо хүүхд одоо эцэг эхээс мэдээж нөгөө бага насны үеийн шинж тэмдгүүдийг одоо бага хүүхд болтой амьдрал нь яг ямар байсан бэ гэдэгт асуужсан. Бид бол яг 2 дугаар насны аутизмтэй хүмүүс байсан. За тэгээд 25-тай залуу ерөнхийдөө одоогоор яг ээж автайгаа амьдарч байгаа. Ээжтэйгээ амьдарч байгаа. Тэгээд ажил хийдэггүй. Сургууль төгссөн. Тэгээ яг нөгөө мэрэгчлээ бол яг эзэмшиж чадаагүй байсан. 40-тэй хүнийх нь хувьд гэх юм бол одоо ганцаараа амьдардаг. Мэрэгжил эзэмшсэн байсан. IT-гаар мэрэгжил эзэмшсэн байсан. Гэхдээ нөгөө одоогоор яг ажиллах гэж хэцүү байгаад байгаа гэсэн нэг тийм ажил авах хэцүү байгаад байгаа. Яагаад вэ гэдгсэн чинь ажлынхаа хүмүүстэй ерөөсөө яг ингэж нийцдэггүй. Тэгээд нэг бодлого гуцаад идэг гэсэн тийм байдлыг өгчээсэн. Тэгээд ээж нь яг ерөнхий ойрхон амьдардаг. Тэгээд ээжтэй хэлэхгүй хэдэн 7 хоногор жишээлбэл бүдүүр ингээд машинтай явж байгаад бүрийддэг гэсэн нэг тийм сонирхолтой юм бас ярьжсэн бид нар бас ярилцчихсэн. Тэгэхээр
бас яг нөгөө насан туршид гэсэн одоо юу гэдэг нь яг нэг бүгдээрээ яг нэг ийм нэг байна гэсэн ойлголтоо байхгүй те. Сүүлийн үед жишээлбэл би яг аутизмтэй юм шиг байна гэсэн зөндөө сонсдог. Одоо би жишээлбэл ингээд ийм ажил хийдэг гэр бүлтэй гэхдээ би яг ингээд яагаад гэхээр ингээд яг хүүхд тавтай ийм байсан. Одоо гэсэн зарим нэг зүйлсийг би наддаггүй гинцлэн юм нэг хүмүүс аягүй боддог. Тэгэхээр одоо онцлогоосоо шалтгаалаад ямар ч дистанцаас шалтгаалаад бас бидэртэй адилхан нийгэмшиг хацсан хүмүүс байгаа. Бас арай хараахан чадаагүй байгаа хүмүүс бас байгаа болов. За баярлалаа. Бидний цаг бас нэлээ явсан байна. Тэгээд одоо дуусгаж байна. За тэгээд бидний бас аутизмын хүрээнд гэж юу вэ? За хэрхэн онцлох вэ, үнэлэх вэ? За ямар арга барилаар хүүхдийг хөгжүүлэх вэ гэдэг талаар бас маш олон хэрэгцээтэй мэдээлэл өгсөн та хоёртаа маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн сэдэв болохоор аутизм과 эцэгхийн оролцоо байсан. За өнөөдрийн зочноор аутизм Монгол ан төрөмс байгууллагын гүйцэтгэх захирал сэтгэл зүйч Мөнх Оргил, аутизм Монгол ан төрөмс байгууллагын сэтгэл зүйч Хонгор Цоднаар оролцож бас бидний мэдээлэл өглөө. Тэгээд та маш их баярлалаа. Та бүхний ажил амьдрал өндөр амжилтыг хүсэж байна. За тэгээд бидний өнөөдөр тохионы хэлбэрийг хэлмэрч орчуулагч хийсэн хүслэн Солонгоо нартаа бас маш баярлалаа. Тэгээд идэвхтэй байж оролцсон багш эцэг эхчүүд хүүхдэд хөгжүүлэх талаар санаа тавьж ажиллаж байгаа бас бүх хүмүүстээ баярлалаа. За бүгдээрээ бас аутизмтай хүүхдүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэх төр арга замуудыг үргэлж эрэлхийж хайж тэгээд хамтдаа хичээцгээе гэж уриалж байна.